Leta Music Podcast Room үзүүлж байна. За санацгаа радиокаст байна. За юу яцгаанда? Бид хоёрын дугаар 2 дугаар. Инхүү эхэлж байна. Догтлж хүлээсэн дугаар маань инхүү эхэлж байна. За энэхүү дугаараараа бид хоёр Great Gatsby гэдэг дуртай киноныхаа талаар бүгднгийн ингээ хамаад сайхан ярина гэж бодож байна. Тийм талаас нь бүх талыг нь харж агаад бид хоёр ярихаар шийдсэн байгаа. Эхлээд ер нь бид хоёр анх уулзж байхдаа киноны талаар ярьж агаад хайр яриад тэгээд ануу яг амар гоё хайр гэхээр надад жоохон худ санагдаад энэ талаар ярьжсэн байхгүй юу. Тэгээд судалж үзээд Тийм ярих гэж энэ да. чи энэ киног хэзээ үзчихсэн бэ? Би сүүлд яг хоёулаа уулзнаас хойш хэр 1 сар юм уу? Сайхан үзсэн. Тэрний өмнө тэгтээ үзчихсэн үү ер нь? Үзээгүй зүгээр хүмүүсийн нөгөө явж идэг рилиг нь дууг нь нөгөө Lana Del Rey нөгөө Young Beautiful тэрнээс нөгөө бэлтгэн үзчихсэн. Тэрнээс дөрөв үзэж байгаагүй. Дуу нь бол амар гоё штэ. Тэр дууг сонсоод тэгтээ яалч юу энэ кинон бүр ингэ бодогддог. Яг дотор нь орсон юм шиг мэдрэмж өгдөг. Яг бүр яаж тийм төгс тааруулсан бэ тийм бол өстой нэр хэлэх юм байхгүй. Харин тэрэн дээр анх киног нь үзэхээс өмнө хүмүүсийн ярианаа сонсонгод би ингээд ямар ч юм үзэхгүйгээр шүүж байгаа штэ. Тэгэнгүүт ингээд наа чи харваа чи худ цалаа. Яах гэж боддог байсан. Тийм ингээд хүмүүс хайр мэр хэрэг дуугасаа тэгэл худлаа ярьдаг. Ингээл юм дамал зардаг, шагийн юм зардаг. Трама байна уугүй юу? Харин тэгээд үзсэн чинь харин empathy нэлийн хөдлөөд тэр хүнийг нэлээд илүү ойлгохоор санагдсан. Тэгээд яг судлаад гарсан. Би бол энийг яг 12 дугаар ангид эхлээд нэг үзчихсэн. Тэр үед болохоор нэг хүмүүсийн ярианаас сонсоод нэг юм руу кино байд юм байна. Тэгэд би тэр үед яг үнэлээд юу ч ойлгоогүй. Ямар ч хайр дурлалын тийм юу байхгүй те. Мэдрэмж байхгүй юм уу? Тэгээд дурлж үзэж байгаагүй. Тийм, юугаас жоохон болохоор ингэж ойлгохгүй. Энэ хоёр юм юу гэдэг юм 3 заад завгарсан хайцсан байхгүй. Тэгээ нэг карантинд чинь оюутан байхдаа уйдаал тэгээд хайрын кино амир үздэг гэсэн би тухайн үед тэгэл ноутбук интерес ахуулаад ер нь бол яг жил болгоны юм хайр холбоотой ямар кино үзэл ноутбук бас худ чи тэгээд би жинхэнэ хайр бэдгдэг тийм болохоор би сингл байгаа хта ёо за тэгээд ер нь бол гоё кино болохоор нь хоёул ярих шийдсэн шүү дээ тийм ээ тийм гоё кино байсан. Гэтэ би ноутбукийг бол үзэж байгаагүй. Тийм. Бас ном нь идэг штэ ноутбукийн. Би ном нэр уншаагаа тэгт. Уншаад дараа нь хоёул ярий. Тийм. Гэтэ үзээгүй хүмүүс байж магадгүй гэж одоо өрнөлийг нь товчондоо бас нэг ярьчий те. За дөрүүд нь ямар хуу санагдсан гэдэг ч юм уу. Би болохоор нөгөө 2013 онд гарсан Leonardo DiCaprio-гийн тоглосон ангийг нүцжсэн. Lana-гийн Young Beautiful гэдэг дуутайгаа хамт цацагдсан штэ те. Тэрэн дээр эхлээд болохоор Nick Carraway гээд гол дүрийн манай эмэгтэйгийн хамаатан залуу яг Gatsby гэдэг залуугийн талаар яриагаа эхлээд яг тэр залуугийн харах өнцгөөс кинонд хэлж идэг те. Тэгэнгүүтээ эхлээд Том буюу Daisy гих эмэгтэй нөхөр. Чи Том юу гэж үзсэн бэ? Би одоо ч гэсэн дурггүй. Гэтэ яг энэ киног жоохон ярих гэж жоохон судалсны хувьд бол зас аргагүй ч байсан юм уу гэж бодсон. За тэрийг дараа нь ярих. За окей. За үргэлжлүүлье. За киноны эхэнд болохоор манай Ник гэдэг залуу маань ер нь бол юм бичдэг залуу. Тэгээд хамаатан болох Daisy дээрээ очиод тэгэнгүүт яг Daisy болон нөхөр Том хоёрынх нь ер нь бол харилцааг нь ажиглаж байгаа байхгүй. Том болохоор ерөнхийдөө нэлээ өөртөө ихтэй бүр ингээд old money гэж ярьдаг бүр насаараа ингээд мөнгө одоо эргэлддэг inherit буюу өвлөж авсан баян хүн. Амар том харштай баахан ингээд servant үйлчлэгч нартай. Тэгээд эхнэр нь болохоор бас ажил хийхгүй зүгээр л ингээд байж идэг. Эхнэрээ хийгээд гэх юм уу те. За тэгээд яг ороод байжангууд тэр хоёрын харилцаа жоохон хөндий юм шиг харагдах үз байгаа. Тэгээд одоо Ник гэдэг гол дүрийн залуу нь хамаатандаага буюу Daisy-тэй юмэрсэн чинь нөхөр нь бүр араар нь тавьдаг. Хүүхдийн төрж байхад хүртэл хажууд нь байгаагүй. Тийм залуу, хүндий хүтэн
залуу байж таарад. Тэгээд тэрний хажууд гэх юм бол Jordan гэдэг бас нэг эмэгтэй байгаа. Jordan болохоор Daisy-гийн найз. За харах юм бол нэлээ өндөр юм хүчрхэг либерал. Тэгээд ерөнхийдөө бол ганц бие эмэгтэй. Тэгээд тэнд нь очиж гольф тоглодог чөлөө цагаараа. Тэгээд бас киноны чухал хэсгүүдээр бас хөөрхөн орж идэг дүр. За эхний хэсэг дээр бол яг ингээд дуусж байгаа. За тэгээд Том болохоор яг Daisy болон Том гинэ нэг шүү. Нөгөө хамаатан эрэхтэй. За тий үеэл яг хажууд талд нэлээд том юм байшин байдаг. Тэгээд нэм хүн хараад байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээд хажууд талынх нь хөрш нь болохоор Great Gatsby гэдэг залуу байсан. Гэхдээ яг тэр хэсэг дээр очих хүртэл болохоор Томд зүгээр урилга ирдэг, хажууд нь болдог том харшдах парти болж ин чамайг урж ин Great Gatsby гээд тэгээд тэнд болж байгаа партинд хинч Gatsby гэдэг хүнийг харж байгаагүй, бүр баахан дамын яриатай, зарим нь үнэн, зарим нь худлаа гэмээр. Тэгээд хинч баг харж байгаагүй байсан чинь урилга одоо өгсөн хүнээ хамгийн төсөөлт нь нэлийн одоо харж байгаа байхгүй юу? Яг партины сүүл хавцаа. Тэгээ партиг харах юм бол амар гоё ингээл fancy баахан хүн тэнд нь ингээ ус төрч жүжигчин дамын намаачин тэгээд ингийн ард ирээд хүртэл байна. Тэгээд нөгөө бас нөгөө хамгийн алдартай хөгжимчин гих зэрэг хүмүүсэнд байсан. Тэгэл найз болоод одоо нэг том гинэ Gatsby-тэй найз болоод тэгээд уулзаад тэгээ ерөнхийдөө бол баг зэрэг бишрэх шинж тэмдэгүүд илэрнэ. За ямар лаг юм бэ? Ярианд нь угаасаа хинч тийм автахаар хэмжээний харизмтай, өөртөө итгэлтэй, маш хурдцтай юм driven юм амбиц ихтэй хүн харагддаг. Тэгэл би хүртэл ингээл пөөх ямар юм хүчтэй, энергитэй хүн бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэл явж байгаа л Daisy-тэй уулзаал. Тэр хэсэг ямар гоё те. Тийм. Хамгийн гоё хэсэг нөхө. Тэр хоёрыг яг уулзж байгаа хэсэг те. Тэгэл яг дуун гараал би нэг харж байгаа юм. Угаасаа Gatsby нэгтэй найзсан шалтгаан их юм бол Daisy-тэй уулзах гарц хайх гал. Тийм тэгээд гэртээ нөгөө хамаатнаа Daisy-г дуудаад тэгсэн чинь чиний энэ жижигэн гэрт чинь гээд бүр баахан хүмүүсээр гэрийн чимэглээл баахан гоё хоол авчраад тэр цэцгнүүд амар гоё тий бүр нэрээ. Тэгэл бараг бүтэн цагийн өмнө буюу 2 цагийн өмнө ирж хүлээгээл цаа авах гал. Тэгсэн чинь бороо асгарч идэг болохоор за зэрэхгүй юм байна гээл тий. Гэсэн чинь хөрх амтан Daisy ирснээр дараа хичээл гараа хэцүү байдаг тий. Тэр хэсэг айгүй үзэлэнтэй. Яг норцгоо орж ирж. Нийхийн гэрт Gatsby хүлээгээд тэгээд ирэхгүй байна гэж бодоо байжсэн чи яг ана Daisy машинтайгаа хурж ирсэн чи сандарсан да гарын алгаар нь гараад тэгээд бороо яг бороонд нороод Daisy-тэй уулзаал ингээл нүдэнд нэлмэс цэлэгнэл бүр амар тэр амар романтик хэсэг байсан. Хамгийн гоё хэсэг нэг яг тэр баха. Тийм тэгээд дараа нь тэр хоёр ч бүр орчноос тасарсан хоорондоо юм ярьж идэг те. Тэр хэсэг нь бас айгүй гоё. Тэгэл Daisy гэрлүүгээ буцаал. Тэгээд нэг Том хоёр дахиад парти зохиогоод тэр үедээ Daisy болон Tommy нөхөр хоёрыг үрдэг те. Тийм Gatsby нэг хоёр те. Тийм. Тэрэн дээр бас өмнө нөгөө Том боёо Daisy-гийн нөхөр нэг юм араар тавилтын хэсэг гардаг санаж байна уу? Бүр нэг захын гудамжинд юм би мертэлтэй. Нөө яг хараачийн нилийн юм айлгүй ч юм уу юм чөлөөтэй эрх чөлөөтэй тийм эмхтэйтэй хамт ингээд бүр зах замбрааг ууж идэл бүжиглээл тэр үед ч угаасаа алкогол ингээд бандуулсан байсан болохоор тэр чинь хууль бус үйлдэл штэ тий. Мөнгөтэй болохоор л магадгүй олж авч байгаа штэ. Тэгснээ бүр сүултээ тэр эмхтэйг бүр амар алхатаад авдаг тий шүдийн унтал. Тэгээд ботхоор Том бол бүр нэлээд юм хүчрхийлэгч байрын хүчрхийлэгч өөрөө хүчрхийлэгч баха. Мертлиг би ингээ юугаар нь гадаад байдлаар нь хүчрхийлж байгаа бол Daisy болохоор тийм сэтгэл зүйн байдлаар нь байнгын юм дарамтанд оруулж байлгадаг. Тийм. Тэгэл ажил талын хүчрхийллэг болдог. Тийм тэгээд угаасаа Том бол
Daisy-тэй бол хизээж тэгэж харьцаж байгаагүй. Бүр хоолоогооч өндөрсгөж ярьдгүү хэрнээ Daisy арааш тавьдаг хин ингэж насаараа мэдэж ингэж тэр нь хүлээн төвчж амьдэрсэн. Тэгэл нөгөө хоёр чинь буцаад очие. Парти дээр очисон санаж байна уу? За Tom Daisy хоёр Gatsby-гийн парти дээр очиод тэгээ тэрэн дээр чинь Daisy Gatsby хоёр уулзалтаад тэгээд хуйлаа эндээс цухтyaa би чамд хайртай гэж Daisy хэлсэн чинь Gatsby үгүй хуйлаа эндээ амьдрья гэдэг нэг алтартай лайн явдаг тий. Тэгээд тэр хоёр буюу Gatsby Daisy хоёр ярьж хахад Том буюу нөхөр нь хажуутлаас нь орж ирээ хүүе хуйлаа харьяа. Тэр чинь тэгтээ амар тийм нэг цаанаасаа мэдрээд байгаа юм шиг те. Daisy бүр ингээл хайгаал. Тийм докторгүй хайгаал гэсэн л та. Тэгээ яг нэг шижиглцэн энэ яг ямар хүн бэ гэж цаавраа нэг мэдээллийг хайлгцсан яг те тагнуулт болсон байсан юм шүү дээ. Тийм тэгээд ямар хуу юм бол гэж одоо Том тагнуулт болчаад тэгээд манай хоёр чинь тэгээд тэр зунжангаа романтиклнаа. Daisy Gatsby хоёр Gatsby-гийн харшинд уулзаад тэгээд Gatsby-гийн алдартай партинууд нь бэлдэг. Тийм зорилго нь хүрсэн учраас дуссан. Ямар сайндаа хамт ажилладаг хүмүүсээ бүгдийг ажлаас нь гаргацсан байгаа зү. Яг итгэдэг найддаг нэг ганц хоёр хүнтэй. Нэрээ тийм тий. Яагаад тэгж байгаа ингээд нөө мэдээлэл гаргахгүй үүднээс би ингэж байгаа. Daisy-тай хамт удаан байхын тулд ингэж байгаа гэд. Нөгөө нэг гэж хэлдэг шүү дээ. Тэгэл нөгөө орой олхон Daisy маань дэрдгийг гэл. Том юу боддог байсан болгодог. Daisy мэдээлэлсэн. Харин Том гэхдээ яг тэрийг анзаарсан байсан. Тэгээ нэг удаа Том тэр эдийг нөгөө цай ууй гэж дуудлаа. Никиг, Том, Daisy, Jordan гэх бондоо. Тийм. Тэгээд байж захта Ник шээ. Gatsby Daisy чи ингээд нөхрөөсөө салъя гэж хэлгээд тэгсэн чинь манай Daisy жоохон эргэлзээд байгаа нь харагддаг тий. Тэгсэн ч гэсэн нөгөө Gatsby нилээ ингээд шахаад байдаг. Тэгээд хэдүүлээ зүгээр хот орё. Ямар хөдөөний. Тий Нью-Йорк орё. Ууса нилээн баячууд амьдардаг зайтай газар штэ хаас манайхаар бол зайсан гэдэг байхгүй. Төгчрэл явж өгөндөө. Тэг хүүхдийн зоорь. Үгүй. Зоорь. Тэг кантер нөр. Үгүй. Тэгээд нөгөөд чинь тэгээ хотел руу нордог штэ. Тэгээ хотелд ороод нөгөөд чинь бага зэргийн бас л хууль бусал юм гэж за хэдүүлээ уух уу гэж. Тэгэл уух гал байжсэн чинь Том тэр хундахтай юм хажууд тавьснаа. Daisy чи ямар залуутай уулзаад байгаагаа мэдэж байна уу гэж. Тэр тэгтээ одоо нөгөө тэр тухайн үед Том одоо хиний Gatsby ямар ажил хийдгийг хэлснээр бас Daisy-тэй амар нөлөөлж сонголтод нь нөлөөлсөн тий. Тийш нэрэ юу идэг гэж хэлчихлээ. Нөгөө нэг одоо нөгөө яг тэр үед чинь арх хориглдог байсан үе гэдэг байна шүү дээ. Тэгэхээр арх тийм нэг шагийн зардаг байхгүй юу. Тэгэнгүүт тэрийн сонссон Daisy болохоор ингээд амар олон бодолд орчиж байгаа шүү дээ. Одоо Том бол мэдээж ингээ old money тэгээд ингээд бүх өв хөрөнгө нь өөрт нь ингээ өвлөгдөд үлдсэн. Тэрийг ингээ ямар ч хөдөлгөх боломжгүй тийм хүн байгаа шүү дээ. Тэгэхээр Gatsby болохоор ингээд new money те шинэ үеийн ингээ шинэ гинтийн баяжсан тийм хүн болчингууд тэр баяжсан шалтгаан нь өөрөө цаана хууль бус байнгут ингээ ямар ч тогтворгүй нийгэмд ямар ч тогтморгүй байр суурьтай болгоод гэмт хэрэгтэн гэсэн үг шүү. Тэгэхээр өөрийнх нь одоо тэр ямар ч ажил хийдэггүй амьдарч байгаа шүү дээ. Ер нь бол тухайн үеийн эмэгтэйчүүдийн хийх ёстой үүрэг нь эр нөхрөө ингээ хүндлээл дээдлээл нэрээ сэвтүүлэхгүй хүн шиг ингээ авч яваад өөрөө ингээ хөрхнөөгээ гэртээ байхлаа байхгүй ерөөсөө. Тэгэн гот чинь бас хинч бодсон нэрээ тэгэл нөхрөөл сонголсон багтаа. Одоо бодсон чи тэгээд гэтээ ингээд тэрэн дээр надад таалагддаг хэсэг нь юу гэхээр Том ингээд хичнээн амар abusive гэдгийг бол битгээд кинон дээр бол харсан байгаа шүү дээ. Бүр эрэгтэй хүн битгийг л эмэгтэй хүнд шууд юу ч бодлого гар хүрээ шүдийн ингээ унагадаг. Тэр нь бүр ингээд хайртай эмэгтэй нь бас байгаа шүү дээ. Сэтгэлтэй гэдэг нь бол угаасаа ойлгомжтой. Нууц амар юм чинь тий. Тэгээд Daisy-гийн өмнө буюу тэр үйл явдалт болохоор юм gentleman шиг ингэж өөрийнхөө юм dignity одоо
ийм gentleman гэдгээ юм дандаа бариад чи яг Оксфордд сурсан юм уу? Ер нь сураагүй байсан гэдэг чинь бол ил болсон. Тэгээд bootlegger гэж үг гарч ирсэн. Bootlegger нь болохоор манайхаар шагийн юм гэсэн ярьдаг. Шагийн юм дамл цааштай хүмүүсийн тэгж нэрлэдэг. Тэгжэл чи мөнгө олсон юм байлаа штэ гэл нөгөө Gatsby ингээ шахаал. Тэгсэн чинь Gatsby гинт ингээд дуулан төвчж жагаад амар дүрс хийгээл цохол хараал урсгаал тэгээл эхэлдэг. Тэндээс л нөгөө зэрэг зиндааны ялгаан гарч эхэлдэг. Бас тийм шүү. Тийм. Нийгмийн статус нь ямар байсан тэгэл харагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө gentleman хүмүүс тухайн үед 1920-ад оны тухайн хүмүүс нь ингээд хоорондоо ер нь бол ингэж одоо юмж адилхан зиндатай байх юм бол хизээж тэгж болдоггүй, доошоо байх юм бол ингээ гайгүй. Тэгэнгүүт адилхан зиндатай байгаа үедээ болохоор ингэж тэгж одоо хэрэлдэх битгий хэл ингээ замдалцгаа нь ер нь бол дорд гэж үздэг болохоор шууд ингээд нөгөө буу бариад хоош эргэж хараад нэг боддог штеп. Тийм байдалтайгаар л нөгөө асуудлаа шийддэг. Тийм. Тэр үе байсан юм уу? Тэр үе. Би зүгээр нэг cowboys л дандаа тэгдэв болоо. Штеп. Тэрээсээ дөнгөж нөгөө өөрчлөгдөж эхэлж исэн. Арай нэг хувьсаад орчин үеийн Нью-Йорк болохгүй л. Тэгээд их хэмжээний мөнгө гинт орж ирээд хүмүүс ингэж галзуурж исэн, бабалт орж исэн үе. Тэгээд тэндээс нь л яг угаасаа Томиг хараад Том гинэ. Gatsby-г хараад Daisy бол амар гахсан. Угаасаа ингэж амар худлаа байсан гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээ бүхэл бүтэн identity буюу ингэж түүнийг тодорхойлдог бүх зүйл нь худлаа гэдгийг мэдчих өнгөрт ингэж тэгээд зах тийм амар ууртай өнгө төрхийн арчгаар угаасаа итгэхэ болчихж байгаа л доо. Тэгтээ жүжигчсэн ялч юм ундаг тий. Тийм. Дал DiCaprio яг зөв дүртэй тоглосон санагддаг. Гэтэ тэр асал яг айгуу таарсан дүр байсан шүү. Яг өөр хин тэр харизмыг мэдрүүлдэггүй юм шиг санагдаад байгаа. DC ч гэсэн. Тэгээ байж байгаад нөгөө Daisy чинь уурлаад гараа авчдаг штэ. Манай Gatsby-тэй. Тэгээ Gatsby 22 шар өнгийн машинда алдарч шар өнгийн машинда суугаад тэгээд санаандгүй байдалтайгаар Tommy нууц амаргийг дайраад алчдаг. Тэрний яж хахад нөгөө нөхөртөө Мэртэл илүү. Мэртэлтэй. Мэртэл чинь нөгөө нөхөртөө тийм жогорж байгаа гэдгээ баригдаад алуулан гаалдж байхдаа манай Том ирж ийн гэж яагаад зогсчих байх гэж бодсон чинь дайраад алчдаг тий. Тэгээл бүх хүмүүс амар шоконд ороод тэгээд угаасаа амар ядуусын хорооллын хэсгээр явж исэн учраас тийм шар тод өнгийн машин ирж исэн гэдэг нь айгүй тодорхой. Тэгээд хажуугаар нь дараа нь Том Jordan гэдэг нөгөө найз нь тэгээ 1-3 очиж явахдаа нөгөө эмэгтэй нас орсон гэдгийг Том хардаг штеп. Нүдэнд нь нулимс цэйлгэнсэн хэрнээ тэр эмэгтэйг танихгүй гэж хэлдэг. Тийм. Тэгээ яг тэр хэсэгт нөгөө кинон дээр гардаг штеп. Гэт нэг дор бүх үйл явдлаа ингээ болоод тэ эхнэрээ алдах гад нууц амаргаа ингээ бүр алдсан ингээл яахаа мэдгүй гэд. Тэр үед бол гэтээ Том бол амар сэжгийн зан гаргасан тийм. Нөгөө тийм Жорж илүү нөгөө нөхөр нь Мэртлийн нөхөр. Тийм Мэртлийн нөхөргээ бас нэг Жорж Юансон билүү? Тийм хүнтэй санаж. Мэртлийн нөхөр болохоор нөгөө бас эхнэрээ сая зодж исэн санаж байна уу? Тийм бас хүчирхийлэгч. Гэхдээ бас хайртай байсан болохоор хүүхэд нь бол уйлал. Тэгээ уйлаа байж хат нь шар өнгийн машин байсан гэж хэлэхэд нь Том сонсонгуудаа угаасаа хиний машин Gatsby-гийн машин байна гингүүтээ тархийг нь угаагаад түүнтэй явдаг байсан залуу нь Gatsby. Тийм болохоор Gatsby нуухын тулд алчлаа гэд угаагаад. Тэгээ жаад нэг өмнөх дээрээ тэд нар чинь машинаас солиод унаа авцсан байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгууд дараа нь өөрийгөө бас нөгөө нэг биш гэдгийг яахын тулд тэгсэн байж магадгүй. Тийм байна те. Эхлээд маялал чи миний машиныг би чихийг нэр гэдэг штэ. Тэгэхээр тэр чинь үл эхлэлтэй илүү төгсгөл дээр ч илүү эхлэл дээрээ. Яг илүү. Замртай жаахиж байсан. Тэгээ хот руу явахдаа тийм хот руу төгсгөлтэй болохоор өөрийнхөө унц явж идэв штэ. Цэнгэр өнгөтэй. Тийм байна. Тэгээд тэгээл Мэртлийг нөгөө өөрийнх нь хиний Томи машин гэж бодож байсан юм штэ. Тийм. Тэгсэн чинь уухтай Daisy нөгөө Мэртлийг санаандгүй дайраад алцсан. Тэгээд трийг нь Gatsby оронд нь авцсан тий хэргийн үрээд тэн дээр бас Daisy-гийн хөгийн зан гарсан л та. Тэгэл Gatsby чинь бүр амар муу нэртэй болоод алуулдаг штэ. Тийм. Жорж далуулдаг буудуулж өгсөн байт юм аа. Тийм. Гэтэ тэрэн дээр ингээд Gatsby шууд цутаах боломж байсан ч гэсэн Daisy-гээс ингээд дуудлага хүлээхийн тулд дуудлага авахын тулд хүлээгээл тэгээд
номон дээр болохоор дуудлага ерөөсөө ирдэггүй. Гэхдээ нөгөө уснаас ингээ гарч байхдаа нэг дуудлага ирэнгүү тэрийгээ Daisy байна гэж бодож агаад буудуулаад жоохон жаргалтай өгдөг штэ. Номон дээр бол тэгээгүй гэж ах шиг байсан шүү дээ. Тийм байсан. Би юусэн сая номын яг бүтэн уншиж чадаагүй. Гэтэ энэ подкастыг хийхин тулд би сүүлийн хэсэг нь манай найз арай өөр идэг тэгжсэн байхгүй юу. Тэгээд зориулаад уншиж үзсэн өнөөдөр. Тэгээ ер нь бол энэ ном чи өөрөө 1925 онд бичигдсэн ном байгаа байхгүй. Тэгээд 5 удаа кино хийгдсэн билээ. 1926 онд болохоор хамгийн анхны хамгийн анхны бол биш баг. Дуугүй кинон хийгдсэн. Тэгээд 49 онд болохоор хар цагаанаар ингээд үрсэлтэй гараад тэгээд 74 онд одоо бидний сайн мэдэх 13 оны тэгээд одоо нэг үлгэртэй тийм төстөө байх үз тэр кинон гарч ирсэн юм билээ. Энэ киног нь болохоор ер нь бол номынхоо тэр бичигдсэн хэв маягтай хамгийн төстэй ойролцоо номоор нь явсан гэдэм байх лээ. Тэгээд 2000 онд нэг телевизийн энэ шоу мэн тиймэрхүү кино хийгдсэн юм шиг байна. Энд гэдэг ерөөсөө хүмүүс таньж чадаагүй гэсэн. Тэгээд 2013 онд болохоор бидний мэдэх энэ Дикаприогийн тоглосон Gatsby кино гарсан юм байна лээ. Wow, nice. Тэгээд яг 13 оных нь энэ кинон одоо орчин үеийн стилтэй юу ингээ холбоод тэгээд ийм илүү visual тэгээд шоу зингэнийг гаргасан юм өнгөлөг арай тийм нэг фантастик юм уу тийм байгаа даахгүй юу? Бодит биш юм шиг санагддаг. 74 оных болохоор айгуу тийм даруухан би бас өнөөдөр хальт харсан тэр одоо хиний Gatsby байшин тэр зүгээр нэг 2 давхар яг дөрвөлжин байшин. Тэгээ ерөөсөө тийм фантастик тийм гоё юм байхгүйгээр төрсөлтөн байт юм билээ. Илүү реалистик буй бодит байх. Тэгээс партийн ч гэсэн нэг юм бас киноных нь нэг хэсгийг нь бичлэгийг нь харсан чинь бас нэлээ юм байж болох үз хүмүүс нь гоё хувц өмссөн. Тэгээ гоё юм газар байгаа ч гэсэн ингэ бодит байж болох үз харагдаад байгаа. Тэгэнгүүт 2013 оных нь бүр ийм би амьдралтаа харж байгаагүй гэж бодогдтол харагддаг шүү дээ. Тэр кино бол тэгтээ үнэхээр хүмүүстийг вау гэж боддог. Тийм өнгө зураг нь бол үнэхээр л галзуу. Тэгээ 1974 оных дээр нь Gatsby дээр тоглодог залуу бас илүү юм даруухан талдаа надад санагдсан. Тэр нөгөө нэг номон дээрээ юу нэг аюу даруухан байдаг гаргад юм бэлээ. Тийм тотогшоогоо хүн гэж гаргадаг. Тэгэнгүүт Daisy болохоор яг 2013 оны кинон дээр болохоор ингээд нэг тийм айгуу тийм романтик тэр хоёрын хайр дурлал яг юм жинхэнэ юм шиг ингээд харуулдаг бол 74 оных нь болохоор номорхуу гаг тэгээд юм даруухан тийм дуугай юм тотогшоогоо ер нь бол яг тийм нэмийнхээ байдлыг юм ажиж тандаж тэрнийхээ ингээ хэвээр явдаг тиймэрхүү дүрийг харуулт юм байлээ. Нэг юм би бас харсан чинь 1974 нь болохоор нэг юм жоохон айдастай юм шиг өөртөө ихтэй ирнэ тэр нь худлаа харагдах үз байсан. Тэгэнгүүт 2013 оных нь болохоор Gatsby ч юм бол үнэхээр амар өөртөө ихтэй байдаг штэ тий. Тэгээд надаа тэр нь айгуу сонирхолтой санагдсан. Тэр үдшилийг нь бүр нэг доор авсан юм билээ штэ. Сценийн таслаагүй юу? Тийм одоо амар олон үдшилэг болоод байгаа юм шиг харуулдаг штэ. Тэнгүүд яг нэг удаа тэр үдшилийг хийгээд амар олон талаас амар олон камераар ингэж бичсэн гэдэг жилээ. Тэгэнгүүт яг тийм жинхнээсээ тийм үдшилэг хийнгүүт нөө жүжигчд маань өөрсдөө яг тийм одоо мэдрэмжэндээ автаад амар гоё юм шиг байл. Нэг тиймэрхүү юм харсан. Тийм тоглол угаасаа гоё хаа. Харин тэгээд номон дээр болохоор ингэдэг заяа. Бид нар дээр болохоор кинон дээр ингээд сүүлд нь Gatsby буудуулаад тэгэл нөгөө залуу нь одоо Жорж өөргөө амиа орлол тэгээд нөгөө хин Gatsby Том Daisy хоёр ч зүхтаад нэг ерөнхийдөө тийгээд дуустдаг штеп. Оршуулган дээр нь хин ч ирэхгүй. Тэгэнгүүт номон дээр болохоор ингэж илээ. Одоо нэг хэнийг дайруулсны дараа Myrtle-ийг дайруулсны дараа тэнд ингээ шүнжэн юм болсон заяа. Тэгээд тэр үед нь болохоор Кэтрин гээд ихч мэгчийн бүр ингээ авчираад. Тэгээд Кэтрин болохоор айгу архицаа. Тэгээд эрэхтэй Myrtle ихч үлөө Кэтрин ч. Myrtle дээр ирээд харчаад ингээ шокнд ороод яаж сохтуу. Тэгээд ингээ ухаалж байна. Тэр хоёрыг хамт ингээ имлүүрээ авч явж мавжаагаар бичсэн байгаа байхгүй. Тэгээд хамгийн гоё нь тэгтээ мэдээж яг киноноос хамаагүй дээр хэсэг нь болохоор юу юм лээ. Одоо нэг ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж өөрийгөө амирх бодоод одоо нэг Том
Gatsby өгсний дараа ингээ хин ч ирэхгүй байгаад идэв штэ. Тэгээд цаа чи нэг Wolfsheim гэдэг нэг хүн байгаад идэг та. Тий. Яг нөгөө шагийн юм зардаг бидний гол бизнесийг нэг эхлээд нэг харуулдаг цагаан хувцастай нэг жоохон бордоо сахалтай өвгөн байдаг штэ. Тэгээд тэрийг тэгээд бас нэг хамаатан байж магадгүй гэд хит хитэн хүмүүс рүү ингээд цагтл магтл шууд илгээгээд ерөнхийдөө иймэрхүү асуудал болсон ингээд явуулд юм байлээ. Тэгсэн чинь нэг өдөр ингээд нэг танихгүй дугаараас одоо Gatsby мөн үү гэд нэг ярьж байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө чинь Gatsby би биш ээ иймэрхүү асуудал болсон та хинбэ гэдгсэн чинь Gatsby яа төрсөн аав нь байт юм билээ шүү дээ. Тэгээд яг гэрээ хаяа явцсан байдаг үстэй Gatsby чинь ядуу гэрээсээ. Тий. Тэгэнгүүт нөгөө юунаар сонноос харсан гэсэн хүүгээ эднээс орцсныг тэгээд ингээд холбогдоод аав нь ядаж ирдэг заяа. Тэгээд Wolfsheim гэд хүннийг ингээд та ирээч гэдэг юм уу би очиж чадахгүй уучлаарай. Одоо би ингээд настай хүн болсон дээ. Ялангуяа юм аллаг малгатай холбоотой зүйл би одоо ингээд очиж чадахгүй. Би өөрөө яачих ч магадгүй ч бас гэдэг би амар гүн юм илэрхийлж энэ төр гээл тэгдэг байхгүй. Тэгэнгүүт нэг өөр дээр нь бүр ингээд очиод Нью-Йорк руу лөө. Очиод ингээд уулзж байгаа байхгүй. Тэгсэн чинь цаа чин анх хэнийг Gatsby ингээд тийм өөрийнхөө ажилд оруулахдаа Gatsby болохоор нөгөө нэг юунд явсан гэдэг дайнд явсан гэдэг дээ штэ. Тэгээд дайнд яваад гэд нэг л хувцастай. Тэр хувцас нь болохоор яг тэр нэг цэргийнх нь хувцастай. Тэгээ ингээ медальтайгаа тэр хувцастайгаа ингээ өдөр болгон явдаг. Ерөөсөө ингээ өөр хувцас байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэр Gatsby ингээ анзаараад ерөнхий зан ашин сайтай те ингээд тусалж болохоор ер нь ингээд цаашдаа амжилт үзүүлэхэр ч юм уу гэж бодож тусалсан байт юм билээ. Тэгээд уулзалт нь анх Gatsby 2 хоног хоол идээгүй заяа. Тэгээд баг хагас цаг хоол идсэн гэж байгаа юм зэ. Өрөлттэй. Өсгийн үлээ гэдэг нэ. Хөр юмтай. Тэгээ өргөдөө бол Wolfsheim бол тэр чигтэн үүдэн татаж авч авсан хүн юм байна гэж гаргад юм байна лээ. Тэгээд спорт гэлээ. Тэгээд аавынх нь хувьд бол яг хүүгээр амар бахархдаг. Энэ хүртэл ингэ явсан гэ. Тэгээд нөгөө нэг амар бодуулдаг хүн юм чартай л байсан бах ингээ бүр багийнхан гээд тэмдэглэл хийдэг байсан дэвтэр авчирсан заяа. Тэгээд тэр ингээ ном ингээ авчирсан туртай ном юм. Тэнгуүтлээ тэр номын артлаа нь хуудсан дээр ингээ өглөө тэдэн цагт босоод тим юм хийн, би ийм юм хийн ингээ аав ээжтэйгээ ингээ харьцсан мэрсэн амар хэмжигсаал бичсэн. Тэгээд тэрийг ингээ нэгт харуулад манай хүү ийм мундаг байсан. Анхнаасаа л мундаг байхаар байсан байгаа зү. Хэрвээ ингээ амьд байсан бол цаашдаа ингээ манлайлах ч юу гэдэг те ингээ бүр одоо юу гэмтэй улсын хурлын гишүүн гэдэг шиг тэгээд явах байсан гэл амар яриад хөрхий. Ер нь аль тэгээд дуустдаг. Тэгээ бас бидний мэдхгүй нэг юм гардаг. Нэг Jordan 2 жогордог. Тэр хоёр тусдаа уулзч болцдог заяа. Гэтэ тэр кинон дээр болохоор хальт тэр хоёр хамтдаа байгаа л гэдэг. Би яагаад байгаад гэдгийг нь ойлгодгүйсэн шүү дээ. Тий. Тэгсэн чинь ном зохиол дээр болохоор бүр хэнийг өнгөрсний дараа хүртэл тэр хоёр уулздаг. Тэгээд Jordan болохоор жоохон их цантай. Тиймэрхүү дүр. Уусаа тэгээ штэ. Тэр чинь бүр сэтгүүл дээр гардаг гольфийн сайхан тамирчин. Ямар сандаа тэр сүүлийн хэсэг дээр ингээд гольфийн хувцастай ингээд суудсан ч хагас хэвтцсэн байгааг нь харсан чиг сэтгүүлийн юу ингээд амлаад гараад ирсэн юм шиг энэ дэр бичсэн заяа. Тийм. Тэгтээ тэр хоёр яг бүр ингээд гоё жоогорч дуустгүүлтэй. Ер нь бол жоон үйл ойлголцолтой юм шиг. Угаасаа тэр хоёрын яриа жоохон тарахгүй хаа. Хүсдэг зүйлсэн ч гэсэн нэлээд өөр байх. Тэгээд бас нэг юм кинон дээр болохоор нэг ингээд бичээчтэй ингээд зохиолч гэж гаргадаг штеп. Гэтэ яг ном дээр болохоор зүгээр л энэ дотоод хүнийхэн бодлыг л явуулаад байгаа болохоос ерөөс ямар ч тийм зохиолч бичээч хүн бол байгаагүй юм билээ. Кинон дээр айтайхан оруулж ирэх зохиолч гэж болгоод тэгээд Great Gatsby гэж бичсэн байвал илүү дээр юм байна гэж болсон юм шүү дээ. Зүгээр хин нэгний бодол байснаас тэр чинь зохиол алгаа гарч ирсэн байлгүй шүү дээ. Тэгээд Томын хөлбөр байж болох хамгийн адгийн хөлөөр өгсөн те. Яагаад вэ гэхээр нөгөө нэгдэх юм бол хүн алсан. За тэнгуүтэй хүн алхахтаа өөрийнхөө нууц замаргийг одоо мэддүүлэхгүй гэж дайрж алсан болохоор нөхөрт нь буудуулж алуулсан гэдэг маш муу нэр зүүгээд өгсөн болохоор тийм тэгээ хүмүүс тэгээ яж нөгөө хууль бус юм зардаг байснаас ил болчдөг штэ. Нэг бүхэл муухай юм л ч тийм тэгэл өгсөн хүн гэлэхгүй гэдэг шиг тэгэл хамаг юм аваад тэгэл Daisy Tom 2 тэр газраасаа цухтаагаал явдаг. Тийм дээд нэрээ ном дээр бас ингэдэм билээ. 2 жилийн дараа нэг Томтой ингээд таардаг заяа.
Тэгсэн чинь ингээд цаач мал ингээд дутгаар ямар ч тийм нэг хүн алдсан гэх юм уу тийм нэг хэрэг хийцэн гимшсэн тийм царайгүй явж байгаа байхгүй. Тэгэл нэг жоохон дургуутцаал тэгэл ингээд тэр хоёр мэдлээл тэгсэн чинь том чи ингээд одоо хүртэл намайг тийм үү хүн гэж бодд юм ухааны юм ярьж байгаа байхгүй. Тэнгууд нэг бол мэдээж тийм л гэж бодож байгаа штэ. Тэгсэн чинь том нэг залруулган маяг юм яриад байгаа байхгүй. Ингээд би тэр болгон бүх зүйл ингээд босны дараа би ингээд галтгоонд ч илүү хаач гэлээ очиод уйлсан ингээд заа үйцсэн байсан. Том уйлсан байж. Яа миний том. Тэр ямар сайхан сэтгэлтэй залуу вэ? Би бүр уйлсан гэж тэгсэн чинь нэг ямар ч өрөвдөх сэтгэл надад төрөхгүй байна гэнтэргээ бицсэн. Уус яаж өрөвдөхөд тийм ухаан бицсэн баг ч. Нэг тиймэрхүү гэдэг юм ном нь. Энэ яг номынхан зохиолч нь эхнэрээсээ сэтгэлж бүтээсэн гэдгийг харсан уу? Тийм биш шүү дээ. F. Scott Fitzgerald. Нөгөө Fitzgerald болохоор нөгөө өөрөө дайнд явхаасаа өмнө Princeton сурдаг зүгээр дундаж айлын хүүхэд байсан зохиолч маань. Тэгээд Princeton-д сурж байхдаа нөгөө нэгдүгээр дан гараад тэгээ нэгдүгээр дан яг нөгөө явхаасаа өмнө болохоор ихнэр болох Зельдатагаа ер нь бол танилцж байсан. Тэгээд ихнэрдээ болохоор ингээ гэрлэгт санал тавиад гэтээ нөгөө бас л ялгаагүй мөнгөний асуудал бас байсан болохоор татгалзж исэн. Тэгээд дараа нь болохоор яг дайны дараа ном бичээд тэр ном нь ерөнхийдөө бол алтартай болоод тэгээд ихнэртэйгээ гэрлэж исэн. Тэгээд энэ нь болохоор яг ихнэр нь бол яг энэ номыг нь бичгээд бол ийм мьюз буюу одоо санааг нь өгсөн гэх юм уу тий. Тэгээ дээрэс нь эхнэрээсээ бас зохиол нь хулгайлжсэн байж магадгүй гэдэм билээ. Эхнэр нь нөгөө нэг бүжигчин, зохиолч тий хүн байсан билээ шүү дээ тий. Тэр амар алдартай юм уу тий. Би тэгээд бас яг эхнэрээсээ яг хулгайлж ийсэн үү гэд хайхгүй юу. Би амар хажууд нээсэн шүү. Би харсан. Эцэг юу гэж байна? Тэгсэн чинь ингээд манай залуу болохоор нөгөө тэр хоёр ч угаасаа хоорондоо ингээд захиа бичиж байгаа штэ. Тэнгүүд нөгөө эхнэрийнхээ ингээд нөгөө захианаас нь ингээд хэсгүүдийн тастаж аваад ерөнхийдөө бол бичээ байжсэн гэсэн. Тэгээд нөгөө эхнэр нь болохоор ингээд diary буюу зохиол бичдэг. Тэгээд ингээд юм шүлэг ч юм уу богинохон бичвэрүүд бичдэг. Тэрийг нь тэмдэглэлийн дэвтрээс нь заримдаа иш татаж лайныг ашигладаг байсан гэсэн. Тэгээд нэг joke байдлаар нөгөө plagiarism гэдэг нөгөө хулбарлал гэдэг штеп. Юу яриад байгаа юм бэ? Хулбарлал чинь баг гэртэл болдог штеп. Тэгсэн чинь тэгээд тухайн үед болохоор тэрийг гинт хэрэг гэж нэг үздэггүй яагаад вэ гэхээр тэр чинь оюуны өмчлөр гэж юм байхгүй байгаа л та. Гэтэ нөгөө гэрэлцэн учраас энэ хоёр ингээд хамаагүй. Тийм хамаагүй болсон дундын юм гээд. Тэгснээ ингээд дараа нь ихнэр нь болохоор ямар нэртэй ном гэлээ би бичиж авсан юм аа. Бүр ном бичсэн юм уу? Тийм ихнэр нь тийм ихнэр нь болохоор юу бичсэн заяа. За Save Me the Waltz гэдэг нэг ном бичсэн. Тэрнэр болохоор тэр хоёрын Европт хэрхэн амьдарч байсан бэ? Амьдралынхаа түүхүүдийг тийм бичсэн. Тэгсэн чинь нөхөр нь явуулсан заяа. Ягаад вэ гэхээр өөрийнх нь яг биччихжээсэн Tender is the Night гэдэг номон дээр биччихжээсэн ер нь бол сэдвүүдийг нь биччихлээ гэж бас орсон яг л адилхан зайл. Гэхдээ ингээд орсон байгаамаа. Гэтэ манай энэ Scott гэдэг залуу 4 зохиол 4 коллекц бүхий 164 ийм хэсэг ийм одоо новел гэх юм уу сторинууд биччихсэн гэдэг. Ер нь бол зөндөөлөх бичдэг байсан мэлээ. Тэгээд эхэндээ болохоор 1925 онд зохиолоо бичээд тэгээд 1921 онд зохиолоо бичиж дуусгаад тэгээд 25 онд ингээ паблиш хийсэн. Тийм байс. Тий. Тэгээ эхнэр нь сүултээ шизофрен төлөв. Тийм шизофрен шизофрен тийм нэг би сэтгэл хуваагдал өвч биш. Bipolar. Bipolar шүү дээ. Тийм. Тэгээд ихнэрийн шизофрентэй bipolarтай болоод яг саяны нэг 2 ном байсан шүү дээ. Tender is the Night. Тэгээд Save Me the Waltz гэдэг энэ 2 номоо яг сүүлийн 1940-од оны сүүлээр ерөнхийдөө бол бичих жахт нь ихнэр нь ерөнхийдөө бол шизофрентэй болоод тэгээд манай хүн чинь архинд ороод тэгээ архинаас болоод зүрхний шигдээс нас орсон юм шүү 44-тэй дөө. Амар залууг нас орсон. Тийм 44-тэй дөө. Тэгээ энэ дээр надад сонирхолтой санагдсан нь юу байсан?
Энэ ихний хэмээх холгалдаг юм байгаа зү. Амар дураар. Тэгснэ ингээ өөрөө ашигласнаа чи минийхийг ашиглаж болохгүй гэдэг. Тэгээд энэ үе чинь угаасаа гэтээ яг тийм нэг оргил үе байсан юм шиг үнэ. Нэгдүгээр данчин 1914-өөс 19 он хооронд болчихж байгаа. Тэгэнгүүт яг энэ үе болохоор 1920-оос эхэлж байгаа даахгүй. Тэгээд яг нөгөө нэг дайны дараах сэргэлтийн үедээ бүх юм шинжлэгдээд гинтийн юм нэг шинэ баячууд энэ төр чи одоо тий West Egg энэ төр нэг шинээр гарч ирж мэд Тийм. гэсэн мод даахгүй. Тэрэн дээр гоё нь гэх юм бол манай зохиолч чинь Америк болохоор тэгээд нөгөө киноны өрнөл нь угаасаа Америк дээр болж байгаа. Угаасаа нэгдүгээр дайнд оролцоод тэгээд угаасаа 1920-оос 29 оны хооронд нөгөө Roaring 20s одоо галзуу хорь. Тийм жинхэнэ бүр солиоруулсан байгаа тийм. Тэр үедээ алкохолоо хориод дуу хөгжим налаад тийм жаз маа хөгжим гарч нөгөө технологи нь бас яг алж эхэлж исэн үйлдвэрлэл хөгжөөд тэгээд радио тэгээ Henry Ford гэх машин сайн үйлдвэрлэдэг. Тийм нөгөө нэг кинонд гардаг мөн үү? Тэр чинь болохоор Deuce илүү өөр машин юм шиг үлээ. Гэтэ Henry Ford-ийн машинууд нь хэмжээгээр үйлдвэрлэгдээд тэгээ ерөнхийдөө бол мөнгө их Америкт орж ирж исэн үе. Тэгээд тэр үед болохоор яг өмнө үеуд бол угаасаа ингээд нэг одоо класс сошиал нийгмийн давхаргаас нөгөө давхар руу ерөнхийдөө шилжих гэдэг бараг боломжгүй. Угаасаа баян хүмүүс нь одоо баянаа л хийж идэг. Ягаад вэ гэхээр маш олон үйл хөдлөх хөрөнгөтэй. Тэгээд баян хүмүүс бол ерөөсөө ажил хийх ёсгүй. Зүгээр цаанаасаа мөнгө нэгж орж ирж идэг. Тийм болохоор ажил хийх бол бүр юм гутамшиг гэж боддог. Тэгэнгүүт яг энэ үеэс нөгөө new money гэд яг шинэ баячууд орж ирэнгүүт тэдгээр хүмүүсийг бас нэг хүлээн зөвшөөрөхгүй нэг юм тийм шинээр чиж бүтгүүтэй гэж мэгэл харин тэгээд нэлээд дургу байгаад байсан юм байлээ. Тийм тэгээ байр суурийн нөлөө Америк байсан маа. Тэгээд яг саяхан нөгөө 100 жилийн өмнө болсон гэсэн үг шүү дээ. Хоёр нөгөө анх номоо 1925 оны 4 сард ингээ паблиш хийсэн. Хэвлэлтэнд гаргасан. Тэгээ саяхан BBC-гийн нэгэн артикл дээр 100 жилийн ой тохиолдуулаад тэгээд ийм нэг артикл буюу юм бичсэн байгаа байхгүй юу? Тэрэн дээр ингээд эхэндээ болохоор энэ хүн ном нь алдартай байгаагүй. Тэгээд шүүмжлэгчд үзэхдээ энийг болохоор ийм crime буюу ийм гэмт хэрэгт зохиол гэж үзээд зөв 20,000 удаа л ингэж одоо борлуулагдчихсан. Уул нь бол дайжгүй зохиолчтой ордог. Гэтэ энэ ном нь болохоор нэг дүнгэн данган гэх юм уу те. Тиймэрхүү байдалтайгаар зарагдаад нэг алдартай болоогүй. Тэгээ хүмүүс ч гэсэн яг эхэндээ яг тухайн хүний зохиолчих нь гарах гэсэн санааг ойлгоогүй учраас миний санааг юусоо ойлгоогүй гэж хэлж ийсэн. Тэгээд 2 дугаар дайны дараа энэ зохиол нь айгүй жижигхэн хэлбэртэйгээр 155,000 одоо ном хэвлэгдээд тэгээд нөгөө Америкийн дайнд оролцож байгаа цэргүүдтэй орой унтахт нь уншдаг ном болгож өгч ийсэн гээд тэгээд тэрнээс хойш 2 дугаар дайны дараа алдартай болсон. Гэтэ манай хүн яг алдартай болох нь бол хараагүй 1944 онд нас орлоо. Тийм. Тэгээд дайны дараа тэгээд нэлийн алдартай болсон юм элэ. Тэгээ бас Леонардогийн тоглосон киноноос ямар од болгосон бах тий. Тийм дээ. Чамд Gatsby гэхээр юу төсөөлөгдөж байна? Дикаприо. За, Gatsby-гээ нүдэн айнангууд ямар өнгө төсөөлөгдөж байна? Донг. За өөр гэж юу гэдэг. Яагаад тийм хариулж болох уу? Ягаан өнгө. Яагаад нөгөө юм? Нөгөө нэг Gatsby ч нэг ягаан костюм өмсөд. Ерөөсөө Леонардо Дикаприо л удаад байдаг юм шүү. Great Gatsby хэр нэг юм флаш нэг юм амар тод гялцаал хүн төсөөлөгдөд байгаа даа. Бас тийм ер нь нөгөө нэг өөрийнх нь хэв маяг нь тиймэрхүү арт деко стайлных болохоор гэсэн мэт магадгүй тий. Арт деко гэж юу вэ? Зя би бас ер нь нэг тий одоо мэрэгжлийн үүднээс дахиад нэг үзэхдээ тэрийг харлаа шүү дээ. За ийм юм байлээ. Би болохоор энэ киног тэрчтэй арт деко стайл хэм маягтай гэж бодсон байхгүй юу? Арт деко гэдэг нь болохоор 1920-с 30 онд яг дэлгэрж исэн. Тийм одоо архитектур, интерьер юу гэдэг тийм хэм маяг байна.
За яагаад ингэж бодсон гэхээр нэгт Ланагийн дуу байдаг. Art Deco гэд. Би тэр Art Deco гэж надад анх харуулж байхад нь ингээд Юу би Ланагийн постэр уу чи тийм загвар идэв л шүү дээ. Тийм хитон тийм энэ онууд ингэ гарч ирсэн. Тэгээд онцлог нь болохоор юм геометр дүрстэй, тийм симметрик хэлбэртэй, зөв тэгш хэлбэртэй гэсэн. Тийм гялалцсан металл юм шил элементүүдийг шинээр ингэж юу нь бол оруулж ирж байсан. Тэгээд би бодсон Art Deco гэсэн юм уу? Тийм хэм маяг нь өөр тийм гэсэн үг аахгүй геометрик дүрсэлтэй. Тэгээд би бодохдоо эхлээд Gatsby-ийн барилгыг Art Deco юм болов гэж бодсон. Гэтэ Art Deco гэд бас арай биш юм шиг санагдаад байсан аахгүй юу. Тэгээ түрүүн би нэг хоёлоо орж ичээд хальт харж байсан шүү дээ. Тэгээ би яг нэрээ Art Deco мөн үү гэдгсэн чинь биш байсан байна. За тэр барилга нь болохоор Ohio Castle гэдэг ийм угаасаа Америкийн нэгдсэн улсад байдаг тийм барилга байт юм байлээ. Тэрийг одоо юу гэхийн дөөрэлгэж одоо кинонд оруулсан. Тэгтээ яг хийсэн гэж би бас бодохгүй л энэ яасан юусэн ашигласан ч гэх юм уу. За тийм барилга байсан. Тэр нь болохоор тухайн үед ингээм баячуудын тийм нэг өөртөө хийлгэжсэн л барилга юм байлээ. Тэгээ 127 өрөөтэй гэж заяа. Одоо Herman Kahn гэлөө тийм нэртэй. Тийм бизнесмен 7 өрөө тэр чинь өрөөгөөрөө явж байгаа л өдөр тусч юм шүү. Харин тий орч амжихгүй хаа. Гэтэ ясан гоё юм бэ 127 өрөөтэй байрна би амьдрах уу гэж үү амьдрнаа. Тий би амьдрмаар байна. Тэгээд би болохоор энийг тий Art Deco гэж андуурж ирсэн байна. Тэр нь юу байсан бэ гэхээр яг Art Deco нь болохоор 1920 оноос эхэлж байгаа. Тэгэнгүүт энэ юу нь болохоор 1890-с 1925 оны хооронд юм дэлгэржсэн. Гэтэ Франц тийм металл тал руу их дэлгэржсэн юм лээ. Бидний мэддэг нь барокко рокко гэдэг нэг тиймэрхүү хэм маягууд байдаг шүү дээ. Тэднийг бодвол арай тийм минимал болгоцсон. Тэгээд одоо инженерийн шийдлийг нэрээр шийдэд өгсөн тийм хэм маяг гэлт юм лээ. Тэгээ энийг болохоор Bozar гэдэг нэртэй. Тийм тустай юм байсан билээ шүү. Тэгмүүд яг Art Deco стилийн юун дээр харуулж байгаа гэхээр одоо тэр Gatsby-ийн интерьер дээр гэх юм уу барилга доторх тэр нэг амар галцаал хийсэн тийм шилэн мэлэн юу гэдэг тэднэр нь тэгээд бас энэ өрөөнүүд нь Gatsby-ийн тэр ор ташны дотор талыг нь ерөөсөө студид гэж өөртөө хийсэн юм байлээ. Тийм бодит орон зай байхгүй гэж хэлээ. Би яг нэг хэсэг нарсан байна нөгөө Jordan 1-2 хотын гудмаар ингэ явж байгаа хэсэг нь бол бас алталтаа ногоон өнгөтэй тийм ногоон өнгөтэйгээ явж нөгөө screenplay лөө тийм алталт нь нөгөө ашиглаж юм тавьсан. Тийм. Тэгмүүд энэ Art Deco гэдгээрээ болохоор юу илэрхийлэх гэдээсээ ингэ бодоод байсан чинь ерөөсөө л new money стайлыг илэрхийлэх гэдэг юм байна л да. Орчин үетэй нийлүүлэх гэж байгаа. Йоо би санаандгүй юм зохиочлаа. Би уучлаа. Тэгээд тэг баян тансаг чинэлэг байдлыг илэрхийлж байгаа. Тэгэнгүүт эсэргээрээ одоо нэг манай хоёрын Daisy Tom хоёрын орд хаш шүү дээ. Айгуу даруухан неоклассик тийм неоклассикл хэмээн гэх юм уу? Түл ялгаатай л зэрэг зиндааных нь ялгаа гаргаж ирж тэрнээр гаргасан байгаа байхгүй. Тэгээд хараа тийм неоклассикл одоо барилга нь болохоор юм тийм буур суурьтай те тогтвортой байдлыг илэрхийлдэг. Тэгээд тэр нь болохоор нэшний грек ромын одоо тэр Acropolis те Parthenon тэрт ашигладаг тийм тэр нь юу юм? Би мэдгүй. За юу гэдэг грект байдаг. Одоо Parthenon Acropolis гэдэг нэг бот юу гэж тайлбарлах юм бэ? Намайг ойлгуулаач. Тийм. Одоо нэг юг мэдхүү 300-гийн кинонд гардаг шүү дээ. This is Sparta гэж өшөглөд идэг ах мөн үү? Ромын тийм нэг дугуй тэр нэрийг би мартчихлаа. Тийм штэ нөгөө химаяи манахны талбай шиг хүмүүс сууж идэг. Тийм тухайн үеийн тийм амар гоё доорын ордер мортертэй тийм хэсгийг хэлдэг байхгүй юу? Барилга гэсэн үг юу нэл тэр чин манахаар бол цэнгэлдэг хүрээлэн. Ер нь аль тийм. Цэнгэлдэг хүрээлэн шиг бүтцтэй голтой юм бөөрөнхий тэгээд тойроод бахан судалтай байх юм бол тэгж нэлдэг штэ тий. Нөгөө тултааны хардаг хэсэг үстэй тий. Гол нь нөгөө хийцэл нь өөрөө амар тийм нарийн байдаг штэ бүр ингээл янз бүрийн детальчилсан. Тэднэрээр ер нь грек ром металлын архитектур хамгийн гоё нь тэр
Ер нь бол нэг явж үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Би ончи сайхан Итали ямар нэгсэн байсан тий. Гэтэ барилгууд нь амар гоё тий. Миланд идэг нөгөө амар нэг юм сарал өнгөтэй лаг байшин тэрийг би боддоор харж үзмээр байна. Тэрний нэр нь юу вэ? Амар юугүй нэр биш тий. Мэдгүй амар сүртэй нэртэй юм шүү. Би ч барилсан. Өөрөө хэлсэн. Тийм байсан. Надад энэ дээр Gatsby-гийн дүрийн талаар жоохон ярмаар санагдсан гэх юм уу харагдас байдал дээр саяны өнгө асуудаг дээр. За Gatsby. За. Яг уу би яг саяны асуусан шалтгаан гэх юм бол Gatsby гэдэг нүдэн анаа төсөөлөнгөнд надад ийм тод юмнууд төсөөлөгдөд байгаа байхгүй юм гялцал. Тэгэнгүүт тэр нь болохоор яг ялч 2013 оных болж таарч байгаа Leonardo DiCaprio байгаа байхгүй юу? За. Тэгэнгүүт яг 1974 онд гарч исэн кино нь за нөгөө Godfather-ийн зохиолч Coppola ах ерөнхийдөө олоо хийжсэн. Тэрэн дээр Gatsby харах юм бол нэлээд тайван дуу гэтээ жоохон юм айдас хүйцтэй ч юм уу те. Ингээд нэг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаа хүний характер харагддаг. Тэгээд тэр ялгаа нь надад Gatsby-г яг 1974 онд гарсан кино нь илүү одоо төхүүлж исэн юм болов уу гэж бодсон. Тийм номтойгоо ойрхон. Gatsby ч юм болохоор яг символ гэх юм уу зохиолчх нь гаргаж өгөхийг хүсэж байсан. Сая нөгөө Roaring 20s гэдэг чинь 1920-1929 онд болоод бүх хүмүүс ер нь би баян болж чадах юм байна. За бүх юм боломжтой гэд бүр юм галзуурсан хөгжмөнч гоё бүх хүмүүс юм галзуурал байжгаад бабл дэсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ 1930 онд нөгөө market stock нэг crash болоод тэгээд нөгөө depression, social depression лөө харсан уу? Great Depression гэсэн тийм. Great Depression гэдэгт бөөндөө ороод тэгээд хямралд нэлээд орж ирсэн. Тэгээд тэр нь болохоор миний бодлоор яг тэрийг харсан хүн чинь бол манай зохиолч байгаа шүү дээ тэр үеийг. Тэгэхээр Gatsby яг тэр үеийг дүрслээд яг дуусч байгаа юм ч гэсэн яг тийм байвал гэж би бодсон. Яг чиний зөвшөөрөл. Яг нэг юм галзуурал ингээд байжгаад тэгээд төгсгөлт нь ингээд амар чимээгүйгээр дууссан. Тэгээд кинон дээр ч гэсэн харагддаг шүү дээ. Ер нь бол Gatsby-ийн тэр үтшлэг бүгдээрээ л яг тийм нэг хий хоосон нийгмийн тийм хоосрлыг яг харуулдаг байгаа байхгүй. Хит тийм нэг дууч мэтэй байгаа ч гэсэн цааваараа бол гонигтай. Ганцаардмал. Тийм тэгээд тэр чиний хэлсэн дээр Great Depression үе байгаа штеп. Тэр үед ер нь Европтой яриа тэр чигтээ уналтанд орсон юм бэлээ. Тэгээд нэг Wall Street-ийн ханш маш бүр навсган надтай. Тэгэн гол тэндээс бас нэг гоё юм гарсан архитектур талаасаа гэх юм уу? Одоо модернизм гэдэг шинэ урсгал гарчсан. Өмнө нь Rocco ч гэдэг юм уу тий одоо энэ түрүүний ярьж байгаа босоор ч гэдэг юм. Эднэр ингээд амар гялцал юм хүнд үнэтэй тийм нэг чимэглүүр ажил ихтэй тийм архитектур байсан бол одоо болохоор ингээл болох одоо юу гэдэг санхүүжилтаа танаад тий эдийн засагтаа тааруулсан бүсэн чангалаа тий аль болох тийм нэг энгийн байдлаар модернизмыг бас гаргаж ирсэн байт юм лээ. Nice. Юу бүх юм хоорондоо холбоотой юм дөө. Би тэгээд энэ кино ч юм болохоор яг он цагийн дарааллыг бас хальт хэлээгүй мэн тэрийг хальт хэлчихье. Яг номон дээрээ кинон дээрээ ч гэсэн Gatsby яг дайм болохоос өмнө 1917 онд ер нь бол Daisy-тэй уулзаад тэгээд Daisy тас яг хайртай гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгээд бас нэг жан болдог шүү дээ. Тэгээд жан болчоод Daisy чи намайг эндээс аваад яваач гэдэг нь Daisy яг юм нийгмийн давхархтаа нэг туртай биш юм эрх чөлөөтэй мэдрэмж авдаггүй. Тэгээд Gatsby чи намайг дагуулаа яваач гэхдээ дагуулаа явцсан бол ер нь хамт байхаа л гэсэн баг гэж би бодсон. Тийм. За тэр яг 1917 онд ингээд дайм болохоос өмнө ингэж дайн руу явлаа. За тэгээд манай эмэгтэй болохоор Gatsby хүлээж исэн хэрнээ 2 жилийн дараа буюу 1919 онд Gatsby-г өгцөн гэж бодоод Tomтай гэрэлсэн. За тэгээд яг кино биш ном болон кино маань 1922 онд болж байгаа буюу яг тэр саяны Roaring 20s гэдгийн яг эхлэл үе байгаа. Тийм. Тэгээ 20 онд чинь алкогол бандцсан. Тэгэхээр яг 2 жилдээ бол яг огцон байдсан үе гэсэн. Тийм багт. Амар зөв. Тийм ор таштай болж байгаа гэж боддоо. Тийм 2 жилийн дотор гэтээ шагийн юм зардаг хүмүүс бас их мөнгөтэй байдаг багтаа. Коронавигийн үеэр ямар бодсон багтаа тий. Тийм үнэ аавна.
Үнэ хэл үнэ аавна гэх. Яа. Тэгээд манай тэгээд л гээд ах юм да ундрахаа чибэл. Зүгээр тавьсарчих. Gatsby 5 жилийн турш хүлээсэн. Тэгээд партийн 3 сар бол үргэлжилсэн. Тэгэхээр нэг 10-аас 12 удаа нөгөө гайхалтай том партиг болсон юм байна. Тэгээд би яг энэ он цаг дарааллыг нь бас бодвол айгүй зүгээр байх гэж утсан. Тэгээд нийгэм нь ямар хөөсөн ингээл те. Тэгээд Daisy бас нэг талаасаа яг ингэж хэлэх жоохон муухай байж магадгүй ч гэсэн яг эрэгтэй хүн бичсэн болохоор эмэгтэй дөрүүдээ жоохон юм гүйцэтгэлтэй бичээгүй юм шиг санагдсан. Эрэгтэйчүүдийг болохоор ингэж одоо жишээл Gatsby, Nick, Tom-ыг ч юм ойлгож болж байгаа хэрнээ. Яг юм Daisy-г яг ойлгох гэхээр нэг юм depth буюу юм илүү гүн үзгий сайн бичээгүй юм шиг санагдсан. Тэгээд Daisy-г болохоор эхнэрээсээ ер нь бол бас санаа авч бичсэн зээлта. Тэгээ зээлта юу ч гэсэн зээлта. Тэгээд яг феминист хүмүүс бол энэ номонд л амар дургу. Тийм баг. Гэхдээ би бас наадыг чинь хальт судалсан шүү дээ бүр. Ямар судалсан гэдэг хоёр хүн байдаг тийм. Яагаад те яг энэ Daisy ийм сонголт хийв гэдэг. Тэгээд яг тухайн нийгмийн байдлаас нь хараад үзэх юм бол нөө патриархал буюу эцгийн эрхтэйс. Одоо ч эцгийн эрхтэй өстэй л доо. Ер нь бол тийм юм. Гэхдээ одоо л арай харьцангуй бас зөвлөрсөн байгаа шүү дээ. Харьцангуй. Тэгэхээр бол ажил хийх боломж байгаагүй. Ямар ч боломж байхгүй. Зүгээр ерөөсөө л яг нөхрөөгөө хараад ингээ гэртээ байж идэг тийм л хүмүүс байсан байхгүй. Тэгэл хүүхэд бол хүүхднийг гаргацдаг ч юм уу тий. Тэгээд 1960-аас 70 онд ерөнхийдөө энэ феминист үзэл ч юм уу тийм эмэгтэй хүний эрхийг хамгаалах талаас жоохон ингээд анхаарч эхэлсэн юм байлээ шүү дээ. Тийм эмэгтэйчүүд өөрсдийн гэсэн банкны биш ээ данс нэх боломжгүй байсан. Тэгээд анх удаа яг нэг эмэгтэйчүүд яг өөрсдийнхөө мөнгийг цуглуулж агаад нэг аягүй цөөхөн мөнгөөр банк нээсэн чинь тэр нь ингээд шууд амар хурдан мөнгөнд босоод бүгд дээрээ бараг эмэгтэйчүүд яг данс нийлэгжсэн гэд. Тэгээд яг уу тэр нь тэгээ одоо л байхгүй л те өршлөгдөөд. Гэтэ яг тэрийг ингээд сонсоод тэр чинь бас ингээл бас шинээр нээлт хийж байгаа феминизмын ихний үйл явдлууд. Тэгээ ялцчгүй бас нэг талаараа эмэгтэйчүүдийг ингээд бас нэлээд богдуулдаг лсэн л та. Эмэгтэйчүүдэд боломж олохгүй гэх юм уу сонголт өгөхгүй. Тийм. Одоо тэнгууд Том ч болохоор ингээм амар хичнээн хүчирхийлэгчтэй ингээл мэржил зэрэлтэй яваал ингээл ер нь бол амар их араар нь тавьдаг байсныг мэдчихсэн. Тэндээс мэддэг байсан хэрнээ юу ч ярьдгүй байсан шүү дээ. Тэнгууд энэ нь бас ингээ буцаад нийгэмтэйг холбоотой ингээ нөхрийнхөө нэр төрийг өндөрт өргөж байлгах ёстой. Тэгжээж тэр гэр бүл ингээд бас аз жаргалтай сайн сайхан байх, тэгээ төрөнгөтэй байхыг нь тэндээс хамаардаг байгаа байхгүй. Тэнгууд чимээгүй ингээл тэсэл тэнгууд Том болохоор мэдээж өөрөө ингээл анхнаасаа л мөнгөтэй тэгээ баян затгалан байсан. Тэр бол үнэндээ тэрэнд хамаагүй байхгүй. Харин тэгээд Daisy болохоор ялтчгүй нөгөө хамгийн сайхан охин гэдэг нэрсэн штэ тухайн яг хэсэг дээрээ цуутай алдартай охин баяал охин тэгснээ хөөрхөн. Тэгээд надад яг Gatsby дургу байдаг байсан шалтгаануудын нэг нь болохоор манай гол дүрийн эмэгтэйд яг цуутай эмэгтэй болохоор л хайртайсан юм шиг. Чам санагдсан гэдэг. Яг нэг тийм одоо жишээлбэл хэрвээ яг Daisy гэдэг хүн хаанч байсан тэр эмэгтэйг одоо тэр хүнтэй л хамт байхад жаргалтай байдаг байсан бол хоёулаа зогтъя гэх үед нь зогтгол байсан. Тэгэхэд энэ бүхнийг би чиний төлөө хийж яхад гэдэг нь яг үнэндээ яг өөрийнх нь хүсэж байгаа American Dream буюу алдартай ингээд хамгийн лаг залуу гэдэг дээр байхад нь яг юм яг өөрийнх нь хүсэж авч чаддаггүй яг зэрэг зиндатай Daisy те мөнгөтэй баяа охин гэдэг юмн дээр нь очиж байгаа юм бол яг тэр статустай ингээд тэнцчин гэдгээрээ байсан. Бас тийм магадгүй өөрийгөө old money нартай адилхан байх боломжтой гэж бодсон ч тэгээд нөгөө Tom тэгээ Gatsby хоёрын ингээ маргаан дээр ингэдэг штэ we're equal гэсэн чинь no you're not. Энэ чи анханасаа ядуу төрсөн. Би бол it's in my blood. Миний цуснд байгаа гэл. Тэгэл ингээд угаасаа Daisy болон Tom хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь амар тодорхой болсон. Тэгээд энэ дээрээ бас нөгөө яг хөөсрөлгөө ярьсан штэ 2029 оны бүхэн болгон ингэж би баян болох боломжтой бүх юм боломжтой гэж бодож явах үед яг Gatsby-гийн яг тэр мөчл яг боломжгүй байсан гэдгийг яг ойлгуулах зорилготойгоор намаа бичсэн. Nice. Тэгээд
гоё тал. Тийм тэгээд надад бол ялтчгүй тэгээд Gatsby-д би жоохон тэмхэн байгаад идэх юм аа. Тэгээд жоохон худлаалдаг. Хулгай идэг. Ер нь бол үнэ. Тэгээд надад хулгай одоо жишээлбэл Том ч гэсэн анх яг Daisy-тэй үрэхээс өмнө хамаг байдгийг барьж гүйсэн заяа. Тэгээд ингээд хамгийн үнэтэй амар утлаг ингээд нэг жуулери өгчээсэн шүү дээ. Нөгөө $20,000 илүү ч амар их мөнгө шүү дээ. Тэр чинь нөгөө хормынхаа бэлэг тэмдэг болгоод өгч байгаа. Тэгээл хамаг байдгийг барьж гүйчээд яг хурмаа хийснийхаа дараа шууд сонин дээр яасан. Араар тавиулсан гэдэг хочтойгоор манай хүүхний нэр төр шууд гутаа байдтэй. Тийм шүү дээ. Тэгэл хэрвээ яг дараа нь Gatsby-тэй гэрлээ гэж бодоход Gatsby дараагийн Том гэсэн баталгаа биш гэсэн баталгаа байхгүй. Харин тийм болохоор бас ингээд Daisy-гийн толгоос ярьлаа дээ шүү дээ. Яг аринтай явал би цааштай удаанда тийм байж чадах уу. Тэд мэдээж тийм гоё сайхан хүүхэн чинь мэдээж гоё сайхан л амьдрахыг хүсвэлгүй дээ. Тийм. Тэгэж дээрээс нь хүүхэдтэй шүү дээ. Тэгээд надад бас амар гоё туртай тийм нэг хилдэг үг нь байд юм аа гэдэг. Daisy-гийн нөгөө хүүхдээ тэгдэж охин байхаар нь баярлсан гээд тэгээд хөөрхөн охин төрчих юм бол тэнэгээс нь бараг хамаагүй тэнэг хөөрхөн охин тэнэг төрүүл амар гэдтэй. Гэтэ нэрэл бас тухайн үед нэрэл хөөрхөн лайхан бол бус нь үнэндээ хамаагүй байгаа ч. Хөөрхөн лайхан бол өөрийн өөр шиг нь залуучууд булаацалтай л мөнгөтэй залуучууд анаас нэг үгэл. Тэгээд хамдэрч. Daisy ихтэй амар гунигтай. Ер нь бол гунигтай. Тэгээд яг Daisy-г яг ойлгодог хүн тэн дотор нэг ч удаа байгаагүй. Яг Daisy гэдэг хүнээр нь харьсан хүн нэг ч байхгүй. Тэгэл Том ч гэсэн ингээ гаднах юм статус дээр суурилсан байлаа харцдаг. Тийм тэгэл Gatsby-тэй ингээд юм хум ярьж байхдаа ингээд Daisy ингээд уйлах гад байж хахад нь ингээд Gatsby яасан бэ гэсэн чинь Daisy юм хэлж чагаад зүгээр л жаргалтай байна гэж худлаа хэлдэг. Тэрийг харахад бол хэлэх юм зөндөө байсан тодорхой. Тэгэхээр тэрийг хараа чи мэдж байгаа ирнэ асуухгүй байна гэдэг нь угаасаа нэг амар чухал биш санагдсан байхгүй. Ер нь бол тийм нийгмийн байдлаас ч тэгээд өөрх нь хувь хүнийх нь өнцгөөс ч гэсэн. Гэхдээ яг киног нь үзээд бол ялцчихгүй Gatsby-г empathy нэлээд өдлөөд нэрэл догтлыг нь бол амар мэдэрчлээ л дээ. Галзуурал гэх юм уу те obsession гэх юм уу. Тийм байна. Надад нэг амар сонирхолтой санагддаг нэг юм байдаг хөхгүй юу? Одоо номныхон зурган дээр ч тэр тэгээ кинон дээр ч гэсэн амар их гардаг тэр нүдний шилтэй нүд яг юу вэ? Би сайхан харсан чинь бурхан юм уу? Харин тийм бурхан юм уу? Мэдгүй. Тэр ч тийм ингэжсэн. Billboard дээр идэг нүднэстэй кинон дээр бас гарч ирдэг те. Тийм. Нөгөө нэг одоо манай зохиолч байгаа штэ. Зохиолчийн амьдарч байгаа үед нь нэг тийм хуучирсан амар удаан хугацаанд байсан нэг тийм самбар байсан юм байна. Ер нь бол энэ самбар заяа. Billboard-ийн самбар. Тийм. Тэгмэд тэгтээ яг Billboard бас биш. Энэ нэг нүдний тийм эмчийн гэлүү? Нүдний тийм юуны хамралтай байсан юм аа. Юу гэсэн үг вэ? Юу гэдүүлээ? Харамутай юу? Биш нүдний эмнэлэг гэх юм уу? Нүдний эмнэлэгтэй байсан гэж үү? Нүдний эмнэлэг эсвэл нэг нүдний шилтэй холбоотой тийм юмны зурцаар сурчлагаа байсан юм байлээ. Ерөөсөө ч тийм нэг тийм ямар нэг утга илэрхийлээгүй. Тэгээд яг хуу тухайн үед нь болохоор одоо нэг кинон дээр гарч байгаа болгоос хэрэгтэй Монголын үндэсний их сургууль хардаг гэдэг шиг харин би өглөө болгоо босоо тэр тустрыг хардаг байсан. Тэгээд одоо яг киноноос анзаархад одоо үндэсний хүндийд байрлаад байгаа шүү дээ. Тэр чинь нэг амар саарл үйлдвэрийн тийм нэг утаатай тий хар ажилдаг. Тэнгууд манай нөгөө хэд болохоор амар л гоё юм нөгөө классик тийм сонгодог том байрлаад амьдардаг. Тэгээ энэ болохоор ерөөсөө нийгмийн ялгааг нь харуулад байгаа юм билээ. Тэнгууд өнгөөр ялгааг нь гаргасан уу? Тэнгууд одоо нөгөө Myrtle чинь яг нөхөртөө баригдчаад нөгөө нөхөр нь яг цонхон дээр барьж очивол чи намайг хуурч олох гэсэн бурхныг хуурч олохгүй шүү гэ тийшээ заад юм бэлээ штэ. Тийм нэг тийм хэсэг байж тэгээд яагаад ер нь бол энүүгээрээ юуг илэрхийлэх гээд байгаа юм гэхээр одоо энэ хэдийн те амьдралын тэр бузар булхай одоо юу гэдгийг шудраг бус бүх зүйлийг энэ нүд харж байгаа шүү. Тэр нүдэрээ нөгөө яг чинийлж байгаачлан бурхныг ингэ төлөөлүүлээд одоо тэгээд энэ бүхнийг хийсэн хэрийнхээ төлөө одоо тийм кармага эдлэнэ гэд манай Gatsby сүүл нь юу болж байгаа те юу хүмүүст юу болж байгааг харж байгаа гэх юм уу тийм байт юм лээ. Би нэг юм санчлаа. Номон дээрээ Myrtle-ийг нөхөр нь барьдаг штэ. Яаж барьдаг вэ гэсэн чинь нэг юм хайрцаг дотор юм
хайрцаг дотроос юм олдог заяа. Тэр нь нохооны хүзөвч ташуур хоёр алдаг. Яа би тэгээд жоохон мэдрээдсэн юм а яг тоон дотроо ингээд нэг юм ингээд насаараа ингээд чи джентльмен байх хэвээр уурлах эсгүй гэдэг нэг юмд баригдсан. Тэгмүүд яг өөрийнхөө чөлөөтэй ингэж байх боломжтой нэг мэртэлтэй байгаа болохоор мэртэлтэй амар сайн байсан юм шиг байна. Тэгмүүд дээситэй болохоор ингээд хизээч хоолоогоо өндөрсгөж ярихгүй тэгснээ ингээд гараар тавьсны мэдсэн ирнэ бүр гар хүрэх битгийл бүр эхнэрээ авч үлдэх гэж ингээд зовж байгааг нь харахад бол ингээд нэг юм шал өөр байх боломжтой. Тэгээ өөрөөрөө бол нэг юм ташуур машууртай хүн лээ. Ташуурч гад үзээд. Тэгээ нэг жоохон юм яа ширүү. Тэгээ яг хомерл болохоор тэр нийгмийн давхаргыг нэг жоохон эвдэх гэж үзсэн л хүн юм шиг байгаа юм. Зүгээр санагдсан надад. Яад ч юм тэр Томми ихнэр болчих юм шиг тий мэдрэмжс төрсөн. Тий. Яаж ч юм нэг тийм тэдний нэг инээнд орчих юм шиг Том өөрийг аварчих юм шиг санагдчихэв гэхээр нэг тэгээд хизээч бүр хүнд бүр би танихгүй гэж бүр хамт явж байгаагаасаа бүр их хэмжээний тийм дургуйчих шиг тий. Зүгээр л би физиологийн хэрэгцээ л байсан баг. Гэхдээ би физиологоос гадна сэтгэл зүйн юм бас байсан гэж би бодож байна. Тийм чөлөөтэй байли. Тэгээд шууд ингээ уур бухимдлаа ингээ тэсгүүгээр алгадаад шүлдмүүдийн унгаа. Тэр тэгтээ тэгээд тач хайртай байх юм дээ. Би бас дахиад нэг юм бодсон гэж. Одоо нөхөр нь яагаад биш Мерл яагаад нөхөртөө тийм хандахгүй байна гэхээр нөхөр нь болохоор ингээ хитрхийн ажиллаа гээл нэг хар ажил хийдэг гэх юм уу те нэг хэцүү давхаргын хүмүүс чинь тэгэл ажиллаа хийхгүй бол амьдарч чадахгүй юм чинь тэгээд Мерлийг магадгүй тоодгүй байсан баг. Тэгээ эмэгтэй хүн гэдгийг мэдрүүлж чаддгүй ч юм уу. Тэгэнгүүт Том ч болохоор л ажилгүй шүү дээ. Тийм ажилгүй сайхан амтын өссөн үедээ ирж нэг бэлгэсэлт өгчөөл буцаал яваа. Уух бахан ууж уулгуулчаа. За цөвжим тавиал галзуураал. Тэгэнгүүт чинь бас хүн тийм уйдгартай үнтэй хамт байх уу? Эсвэл жоохон тийм өөрийг гоё байлгаж чадах үнтэй хамт байх уу гэдгээрээ бас араар тавих шалтгаан болсон байж магадгүй. Гэтэ жоохон өөрөө сэтгнүр хүүхэн байсан байж бас магадгүй. Ер нь жоохон сэтгнүртэй тий. Гэтэ сэтгнүр ч гэсэн бас яг хиндээ бол бас сэтгэлтэй гэдэг нь нүднийх нь харцуудаараа кинон дээр харагддаг шүү дээ. Том Мертел хоёрын нэг юм Мертел Жорж хоёр нөгөө хотоосоо явах гэж байгаа гэсэн чинь Том ингээд эхнэрээсээ гад нууц амраа уртлаа алдаж байгаа гэдгийг харж байгаа юм чи тий. Тэгээ тэрэн дээрээ бол тий шүү дээ тэр хэсэгт тэгжилж шүү дээ. Тэгэл Мертел рүү харсан чи Мертел ингээд би ямааргүй байна гэсэн харц гаргаал тий. Тэгээ хөрхий яг Том руу гүйж байгаа зэсгийг нь харах юм бол ялчгүй хэрэг би гүгээд очих юм бол Том намайг аваад үлдэндээ гэсэн яа хоп байсан баха нэрээ бодсон. Тийм л байгаа болохоор л тэтэл их нэртэйгээ амт явж байгааг нь харж иж бас сайхан гарш тий. Тэгээ бас зүхтж ийн гэхээр нөхөр нь бас жоохон нотой тий. Бас яг хүчирхийлэгчсэн баха. Хүчирхийлэгч байсан байж ижил тийм байх бай. Цухтах хэмжээнд бас байх байх л үү. Би энэ дээр бас яасан хувцсууд нь аюугаа штэ. Тэрэн дээр хувцсууд дээр нь маш алдартай хүмүүс одоо хувцсуудын костюм буюу гараар нь нэгээр нь хийсэн байлээ. Жишээлбэл нөгөө 2013 оных нь кинон дээр болохоор эмэгтэйгийн буюу манай Дейзигийн кинон дээр гарч ирдэг хувцсыг нь болохоор Miu Miu тэгээ Prada-гийн захирал үүсгэн байгуулагч Miuccia Prada яг ингээд партинд явдаг нэг хувцас байдаг штэ. Тэрийг нь гялцал тэрийг нь тэгээд нөгөө гэртээ өмсөжсэн хувцсуудыг нь костюмаар ингэж хийж өгчээсэн. Тэгээд нөгөө парти руу явахдаа өмсдөг юм толгоон гоёлны дэвштэй малгай шиг энэ чимэглэг тэр нь болохоор Tiffany Co-ийн бас costume designed. Гойнос. Эрэгтэй нь болохоор яг баян яг хүмүүс яг өмсөж идэг эрэгтэй Brooks Brother гэдэг тэндээс нийтдээ 1200 ширхэг эрэгтэй тийм costume pieces буюу тийм хийж өгсөн юм билээ кинонд зориулаад. Тэгээд тэрийг зөвхөн тэр хоёр биш. Ер нь нийтдээ оролцож байгаа хүмүүс өмссөн баг тий. Тийм баха 1200 юм чинь тий. Тэгээ ягам 1200 гэдэг арай ах юм. Харин тэгээд 1974 оныхыг нь болохоор арай өөр хүн Theoni V. Aldrich гээд одоо Academy Award winner гэдэг нэг тийм шагналтай хүн бас хийжсэн юм байлаа. Гэтэ энэ дэр болохоор эрэгтэй эмэгтэй хувц гэж ангилахгүй айлал ингээд хийцэн. Тэгээд тухайн үеийнх нь бас хувцсыг нь
Яг сайн хэлсэнчлэн 1974 нь болохоор илүү ийм гонигтай одоо Gatsby-гийн мэдрэмжийн дээр нь илүү тулгуурсан болохоор юм реалистик байсан шүү дээ. Гялцал гэхээс илүүтэйгээр. За тэгэнгүүт юун дээр болохоор pop culture гэдэг зүйлийг орчин үетэй жоохон одоо хослуулах гэж оролдохын тулд ийм гялцал чимэглэлүүд нэлээх нэмж өгсөн. Гэтэ яг Gatsby Daisy хоёрын нөгөө борооны дараа уулздаг нэг гайхалтай хэсэг ба шүү дээ. Цагаан хувцастай. Тэр нь бол бүр яг адилхан байлээ. Гэтэ нэг жоохон деталууд нөөрч юм уу. Гэтэ Занганых нь анзаараагүй юм шүү. Тийм Gatsby-гийн Занганы дээдлийн хэсэг дээр нэм төмөрчг хэсэг байдаг байхгүй. Тэр нь 1974 дээрэж 2013 дээрэж тэн дээр ээж байдаг. Яг гоё. Тийм тэгээд яг Leonardo DiCaprio-гийн харцсан ялч 1974-өөс бол өөр байлээ. Тийм үү? Тийм. Ямар 1974 нь болохоор ингээд илүү надад юм genuine санагдсан гэх юм уу юм бодит хайртай үнэ харж байгаа юм шиг. Тэгмүүд Leonardo DiCaprio болохоор бүр юм галзуурсан, шунан дурсан ингээд бүр ингээд тийм бүр ингээд галзуурсан гитгснээ тэр нь бүр ингээд надад хүртэл мэдрэхтэйгээр бүр амар. Гэтэ тэр хэсэг амар гоё. Гэтэ үнэхээр мундаж үжигцэн дээ. Үжигцэн л яриад байдаг. Үгүй тэр чинь тэгээд гоё шүү дээ л шүү. 20 манай үжигтээс ивгүй. Тийм 25-аас доош насныхантай үерхдэг. Харин би ч одоо нас явчлаа. Одоо ч би мөрөдлөө байлаа. Мөрөдлж гэж. Тийм тэгэнгүүт flapper style flapper look. Тэгэл дайны дараагаас тэ бүх юм шинжлэгдэнгүүд эмхтэй хүмүүс арай богинохон өстэй болоо. Тийм даашин цаж гэсэн нэг өвдөгнийх хавцаа богинохон болгоод эрэгтэй хүмүүстэй ер нь адилхан хэмжээнд халахж малхаж чөлөөтэй болгосон гэт юм байна лээ. Тэгээд энэ дээр бас амар юм тод өнгийн бодолтууд хийж эхэлсэн. Тэр өөртөө амар илэрхийлэх нэг хар мараар оруулаад бодож моддаг гэл тээ. Тэгээд бас нөгөө богинохон үсээ тайраад тэгээд тийм. Тэгээд саяны хэлсэн тэр палаж болоос зүгүн тий. Тэгээд нөгөө малгай амар сонин малгай өмсөд өгдөг штэ. Тэрийг нь болохоор cloche hat гэд монголоор юу гэдэг юм бол торцог мал. Гэтэ торцог юу тийм бол юу гэдэг лээ. Нэг тавьдаг таа. Тийм. Cloche hat гэд тэр бас аюу гоё. Тэрийг гэтэ төрөлөөр хийж илээ дээ. Silk. Тэгснээ торон тэр ч өстой гоё юм байлаа да. Тэгээ flapper look бол ялтж байгаа. Эрэгтэйчүүд нь болохоор илүү юм одоо юу лээ костюм бижиг л гэж хэлэх гэж би саяж байгаа нэг 5 секунд бодлоо. Костюм бижиг л үстдэгс. Харин тийм би тэгээд чи архитектур талдаа мэдээлэлүүдээ бэлдчихсэн шүү дээ. Би тэгээд ингээ мэрэгжилтэйгээ холбоход мэдээлэлүүд бас хайж үзэхгүй юу. 1920-ад үед миний хайртай технологи AI минь ер нь ямар байсан бол тоо. Эхлэл нь тавигдсан байв уу? Тавигдсан байв уу гэсэн чинь манай байгаагүй. Тийм үү. Ер нь ч AI сүүлийн 2000-аас хойш гэж нөө. Ер нь бол тийм. Анх нөгөө Kasparov гэдэг нөгөө дэлхийн алдартай нөгөө ашигтар тоглолтог хүн байдаг штэ. Тэр хүнийг 1997 онд Deep Blue гэдэг химэл оюухан ялаад тэрнээс хойш хувьцаа нь хэмжээгээр өсгөөд тэгээд одоогийн төвшөнд ирсэн байна. Тэгээд ер нь бол 1920 онд AI бол ерөөсөө бараг байгаагүй. 1900-чгүй байгаа дөө. 1950 оноос хойш ер нь бол яригдаж эхэлсэн. Тэгээд 1920 оны үед бол хөвчлэн нөгөө радио л илүү алдартай. Тийм бас тэгтээ харьцангуй тэр чин дайны дараа машин театр мэтртэй болцоод байгаа юм тийм тий. Тэгээд нөгөө гар утас байхгүй. Тэгээд Gatsby гэрээсээ явж чадахгүй байгаа шалтгаан гэх юм бол Daisy яг ямар байдлаар тийм гэрээсээ тэр одоо оператор руу залгахын тулд яг тэр хэсгийг л мэдж байгаа болохоор танихгүй газар байх юм бол Gatsby руу залгаж чадахгүй. Тэгэхээр Gatsby гэртээ хүрэхийг хүлээгээд байсан шалтгаан гэх юм бол утас байхгүй байсан болохоор. Тийм л баг. Тэгээд тэр ногоон гэрэл бас яг гоё утга учрыг илэрхийлж байгаа шүү дээ. Ягаад ч юм хизээч хүрч чадахгүй тэр мөрөөдлөн Daisy байсан. Тэгээд хизээч хүрч чадахгүйгаараа дуустдаг гэхээр тэр ном дээрээ тэр дуустсан шүү дээ. Яг Daisy бол тэгтээ томд нь багтсан шүү дээ. Ер нь өөрийнх нь хүсэл зорилго мөрөөдлөн л ерөөсө тэр ногоон гэрлийг авах байсан. Яг нэг юм хамгийн лаг залуу болно. Тэрний хажууд хамгийн сайхан их нэртэй болно. Хүн болгоныг хүсдэг хамгийн сайхан их нэр нь тийм. Тэгээд тэр Green Light-ыг болохоор
яг ингээ бид нар бол хиймлэр хийчих боломжтой шүү дээ. Ингээ зүгээр нэг тэгсэн чинь одоо тэр яг продюсер гэдэг үлээ. Нэг авч хийж байгаа хүмүүс нь тэр нэг мэдрэмжийн юм бодит байхын тулд заавал ногоон гэрэл хасгана гэд жинхнээсээ тийм гэрэл хасаж зургийг авсан юм байл шүү. Найруулж. Гоё. Гоёлаа. Бид тэр хиймэл баг гэж боддог байсан байхгүй. Тэр холгоосны тийм гэрэл тусгацсан. Гэтэ багтаач гэсэн юм нэг юм аим холын юм барих гал ингэж чичрээд идэг нь тий. Тэгээ Gatsby гэхдээ өөрийгөө бүрэн өгөөсгөж устгахыг оролцсон. Тэгээ өөрийнхөө одоо гарал үүслийг тэгээ өөрийнхөө өнгөрснийг ер нь өнгөрснөө ерөөсөө бүр байхгүй болохыг хүсэн. Дэсиг хийч гэсэн ер нь бол устгахыг оролцсон. Тэр нь тэгээд ер нь бол бас сэтгцийн үед ирүүл хүн гэсэн бас биш л дээ. Муул л гэдэг. Тэгээ цаг нь гоё хайрын нэрлэлт шиг тах. Гэтэ хайр нь бол гоё л доо. Хэнийг намайг 5 жил хүлээвэл гоё. Хайрлахад хүлээгээд байдаг. Нөгөөх нь тэгсэнд нь хүнтэй суудсан байдаг. Харин тийм ээ. Дэси ихтэй айгу залуу хүн штэ. Дөнгөж 23. Тийм. Gatsby ч гэсэн залуу хүн л та. Нэг бол 30 гэж гарч ирсэн сүлд. Тийм штэ. Нөгөө Gatsby Daisy хоёрын Tom ямар ажил хийдэг вэ гэдгийг Daisy-д хэлдэг үед тэр чинь Nick-ийн төрс өдөр байсан штэ. Тийм. Миний төрс өдөр. Тийм. Тэгээд тэр чинь 30 хүрдээсэн штэ Nick чинь. Тийм. Хэнийг болохоор Том-ыг 36 орчим настай гэж бичсэн мэт юм лээ. Тэгэхээр чи 13 насны зөрүүтэй ихнэр нөхөр хоёр шүү дээ. Тэр үеийн гэдэг Wall Street бас сонирхолтой харагдчихлээ шүү дээ. Тэр үед бас байсан бол алдахгүй. Гэтэ далайн мэлхий биткойн онж шүү дээ. Харин Epstein file гэл. Тэр хэсэл юм байна. Харин би ихтэй нэрээ технологи талдаа судлах гэж бас их үтсэн. Яагаад ч арай болоог. Харин арай болоог байлээ. Ялч 1950 оноос хойш хөгжиж эхлээд тэгээд 1997 онд ашгүй гайг болсон. 1950 онд болохоор эхлээд уул нь хөгжүүлсэн ч гэсэн тэрний юм амар жоохон мангардуу гэх юм уу. Одоо жишээлбэл харин тий. Одоо жишээлбэл ChatGPT ерөнхийдөө хөрхэн хариулж штэ. Тэгэнгүүт одоо жишээлбэл яг chess буюу шатар тоглох дээр сургасан AI болохоор яг чи ерөнхийлөгчийг мэдхүү гэхэд хариулж чадахгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр ерөнхийлэл буюу тэр зүйл нь дутагдчихсэн. Тэгээд 1997 онд тэр дипло нэлээд ирч аваад тэгээд тэрнээс хойш бол бүр ер нь бол айгүй хөгжил үсээд байгаа. Одоо гэхдээ яг нэг хөгжил нь AGI гэдэг нэг юм би өмнөх дээр нэг ярьсан санаж байна уу. Тэр л одоо яа тийм бол доо. Гэтэ би бас надад жоохон эргэлзээд байгаа зүйл нь Химэл аян ухааны бас бабл үсээд байна уу гэж бас бодсон. Одоо жишээлбэл нэг баахан хөрөнгө оруулалт аваад байгаа хэрнээ тэр нь яг бодит мөнгө биш. Ингээд нэг юм ингээд чамд 30,000 байгаа юм уу? Өө чи надад 30,000 өртөө штэ. Би чам авъя гэдэг гурлаа мөнгөгүй ч юм уу? Тэсээ яг мөнгөгүй юу? Хинийхэн ч мөнгө болоод байгаа юм. Тэснэ ингээд нэг хитэн тэр бүм тэрлэн ингээд яриад байдаг. Нүдэн дээр алга болчих харин тийм мөнгө нь. Тийм гэхдээ сонсогддог штэ. Тийм ер нь нүдэн дээр хтүн яг бодит мөнгө биш байдаг гэх. Тийм. Тэгээд сайн мэдгүй юм дөө. Энэ үед бол технологи байгаагүй. Чи тэгтээ Никийг юу гэж боддог вэ? Ник яг үнэндээ надтай төстэй зан чанартай гэж магадгүй гэж би бодсон. Чи юуны орд вэ? Би бол бүхрийн ордолтой. Тэш нэрээр. Би ихтэй Никийг яагаад өөртөө төстэй вэ гэж бодсон бэ гэхээр зан чанарын үед битээр адилхан байж магадгүй гэж бодсон. Тэгээ хальт ингээд хаагаад үтсэн чинь INFJ гээд MBTI гэ байдаг штеп. Солонгос явж байгаа хүмүүсийнхэн бол MBTI гэж хайж үзээд өөрийнхөө зан чанарыг мэдэж аваарай. 16 төрөл байдаг. Солонгос нэт. Тэр солонгосчууд чи ямар MBTI-тэй вэ гэж айгүйх асуудаг. Тэгээд тэр нь бүр ажлын ярьцлага дээр хүртэл асуудаг. Тэгээ зарим төрлүүд нь хоорондоо юм тарамжтай байдаг болохоор өөртөө тарамжтай хүмүүсийг ажилд авах гэж оролдож байдаг. Тий нэрээ анханасаа тэгээ асуучвал. Тэгээд зарим хүмүүс ажилд орохын тулд одоо introvert гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт extrovert гэд E болгож ичдэг. Би бүрд нэрээ тэр нэгт явж л шүү дээ интровертээр. INTP. Яг арахгүй. Би болохоор Зүгээр хуйлаа гайгүй. Тийм. Би болохоор introvert донд хамгийн extrovert introvert аа. Тийм. Тэгээд
INFJ, ENFJ гэдэг дундаа хэлбэлцдэг байхгүй юу? Тэр нэгт амар сонирхолтой. INFJ нь болохоор introvert дундаа хамгийн extrovert заяа. ENFJ гэдэг нь болохоор extrovert дундаа хамгийн introvert. Тэгэхээр яг нэг тийм нэг голын хүн байгаа голын хүн тийм. Харин тийм тэр тэгтээ яг emotional байгаас хамаард юм уу? MBTI хөхөд заримдаа шал өөр гарт. Тэр надад ингэ санагдсан. Тэр чинь нөгөө шийдвэр гаргалтаа яаж хийж байгаа вэ гэдгээс шалтгаалж байгаа. Хүн яг өөрийгөө тиймгээ бодсон ирнэ. Тим хүн байдаггүй учраас зөрүү гарч иж магадгүй. Тэгээд тийм болов уу? Манай нэг найзлыг сар болгон зэрэг шал өөр хүн гардаг. Тэр дандаа өөр нэгс нэг тавтагдж байгаагүй гэдэг. Тэгэхээр өөрийгөө ингэж бодож ирсэн магадгүй тий. Би одоо ийм хүн болно. Би ийм хүн болно. Тэгээд өөрчлөгдөж байж магадгүй. За энийг сонгоч. Энийг сонгоч гэсэн. Тэгээд нөгөө эргээд очиход нэг болохоор INFJ талдаа хүн байсан байх гэж бодож байна. Нэг гэх юм бол INFJ хүмүүс чинь ерөнхийдөө бол зохиол бичдэг төрлийн хүмүүс байдаг. Тэгээд сайн харах юм бол нэг бишээ одоо нөгөө нэг чинь Tom Daisy хоёр ер нь нийлэх гээд байгаа харсан шүү дээ. Тэгэхэд Gatsby ингээд Daisy хүлээгээд байгааг нь хараад болно шууд хилчгээр байхгүй юу хэрвээ гадах шүү байсан бол чи одоо яв амьдралаа бод гэж хэлэхээр хахад нэг болохоор сэтгэлийг нь бодоод хэлэхгүй бүр өөрийнх нь яриг бүтэн орой жонгоо сонссон байгаа байхгүй юу? Хармаарин ч гэж хэлж чадахгүй. Айгуул би шимээрэн ч гэж чадахгүй сонсон да. Харин тэгэл амьдралыг нь сонсоод тэгснээ ингээд жоохон муу зүйлийг нь муу зүйл, сайн зүйлийг нь сайн зүйл гэдгийг ингээд нэг өөртөө зөрчилсөн байдал нэлээд гарч ирдэг. Тэгээд ийм аль талыг нь амар ойлгож байгаа хүн шиг л харагдсан. Ойлгох гэж хичээдэг юм уу тий? Ойлгох гэж хичээдэг. Тэнгүүд чи хэлээ. За нөгөө номон дээр болохоор зохиол дээр болохоор ер нь тэгээд нэг чинь ганцаараа оршуулаад дуусна шүү дээ. Номон дээрээ нэг юу гэм лээ. Одоо нэг гэхдээ юун дээр зохиол кинон дээр гардагчлаа шүүх ажиллагааны яваад нөө их чинь мэдүүлэг өгсөн тэр гэж гардаг үлээ. Гардаггүй тийм. Тэгээ номон дээр тэгвэл кетринг болохоор ингэж байгаа. Ерөөсөө Томыг мэддэг шүү дээ. Тэгсэр нэ ингээ манай дүү төртөг амар гоё харилцаатай байсан. Тэрөөсөө тийм араар тавих юм өнтер байгаагүй гэд мэдүүлэг өгсөн байдаг байхгүй юу. Тэгэнгүүт нэг чинь тэрийг яста хүмүүс ингээ дандаа худлаа ярьдаг ингээ үнэн шудраг тийм юм байна уу гэж бодож байгаа хэрнээ өөрөө хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Харин тий. Өөрөө бүгдийг мэдж байгаа хэрнээ өөрөө нэг ч үг хэлж чадахгүй байж бас хүмүүсийг буруутгаад байгаа байхгүй юу. Тэр амар тийм. Тэгээд бас яг киноныхын зөвүүн тал нь гэх юм бол хэдүүлээ Gatsby яг ямар хүн бэ? Тэгээд Daisy яг юу боддог вэ гэдгийг хэдүүлээ ерөөсөө харж байгаа. Тий. Зөвхөн Никийн өнцөг. Ник зүгээр л ганцаараа Gatsby ингэ бүр биширсэн байсан байвал яг уу тий бүх зүйл нь Gatsby-ийн зөв юм шиг биднэрт харуулах гэжсэн байж бас болно шүү дээ. Gatsby бол яг киноны талаасаа бол аюу дэж хүн шиг харагддаг. Гэтэ яг үнэндээ бол хүн алдсан тий шагийн юм зардаг. Тий амьдрал дээр бол яг тэгээ сонсон бол наачста хэрэггүй хог айлгэн. Тэгээ бүр нөхөр хүүхдтэй хүнтэй салах гэж оролцсон гэр бүл хүмүүлэгч болохгүй юу хийж байгаа. Харин тэгээ бодонгууд ялтчихгүй бас буруутгамаар юм шиг тий. Тэгэнгүүт надад жоохон Никийн талаас биш яг өөр хүмүүсийн талаас бичвэл бас өөр юмуд гарч байгаа. Ялангуяа Gatsby-гийн талаас бичих юм бол Gatsby-гийн бодол ч юм уу тий. Яг яаж амьдрсан бэ гэдэг нь бас гарч ирвэл аягүй сонирхолтой байна. Тэгвэл тэр нэрээ салих байхаа гэдэг юм. Тийм дээ. Gatsby байхаа байна. And Daisy, my dear Sheila, my dear Daisy. American Dream. Тийм American Dream гэсэн бах юу нь л харин нэрэл тийм бах. Харин American Dream бэлэг боломжгүй гэдэг харуулсан. Тийм. Хоосрол юу ч болно гэдэг. Харин Уус дараа нийгэм нөхцөлтэй унтсан байгаа зү дэлхийн нийтээр. Тэгээд яг тэр нийгмийн талаас гардаг гэдэг дэр надад нэг юм бодогдсон заяа. За тэрний юу вэ гэхээр Friedrich Nietzsche Nietzsche-ний хэлсэн үг байгаад байдаг штэ. Чиний бодож байгаа зүйл чиний бодож байгаа чиний харж байгаа зүйл чинь яг reality буюу бодит биш. Тэр чинь ингээд blindness буюу юм сохрол. Тэгэнгүүт нэг бас яг 100% reality-г бас харахгүй биш магадгүй л. За ингээд бит хоёрын цаг болсон байна. Тийм. За тэгээд ерөнхийдөө нэг төсөглөө хийчихэд хоёлоо дүгнэлт нэг хэлчихвэл. Тэгээд киногоо нэг дүгнэж. За тэгээд Great Gatsby бол маш юм надад ийм conflict буюу юм эсрэгцүүлэл маш юм өөртөө
тесрэлтэхэр гэх юм уу тийм мэдрэмж төрүүлсэн кино байлаа. Тийм. Бас ном байлаа. Тийм. Ном зохиол биш ном кино ер нь хүртэл хоорондоо ер нь өөр байгаалахаар хүн болгонд дайлалыг нь үзээд бас дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Тэгээд бид хоёр ингээл айгүй олон талаас нь ярьсан учраас энэ аль талаас нь ингээ хараад дүгнэх боломжтой юм байна. Тэгээд миний хувьд бол эхлээд жинхэнэ хайрж байдаг гэж бодсон бол энэ дүнлэн дараа байхгүй юм байна гэж дуусгаж байна. За би тэгвэл жинхэнэ хайр байдаг гэсэн итгэлтэйгээд дуусгаж байна. Ядаж итгэлтэй. Тийм итгэл байгаа. Тийм. За тэгээд ануу дээрэлээ. Ундрах байлаа. За дараа уулзъя. Bye bye. Үсий. Let the Music podcast room үзүүлж байна.